тэнгууд нь ашиг орлого гэхээр нэг жүжигчдийг ингээл ер нь урлагийн хүмүүсийг амар мөнгөтэй гэж зүгээр жирийн хүмүүс зүгээр өнгөцгөө хараад тах тохиолдол их байна. Тэгэхээр та нарын амьдралын боломж бололцоо ер нь бол яг төвшин ямархуу байдгийн болоо гэж хүмүүс. Гэхдээ одоо ингээл дундаж нэг жүжигч тийм. Нэг жүжиг хаглаад цалин биш үү те. Тэр цалингаараа ингээл 3 өрөө байр 3-ыг авна штэ. Оо. Батушка энэ секс сцен дээр яг жигнэс хийх юм гэхэлэр би явууч болоо жигнэс л хийн штэ. Яасан? Гэнүүт жигнэс тийш шинжилгээ минжилгээ өгж байгаа яг сайхан жигнэс. Жүжигч хүмүүстээ үнсэлцээ хийж бил би нэрээ би тисэхгүй гэж аваа. Мом зомын барай гэж заавал гэж хэлж билээ. Тэгээ үнсэлцэх нь болж юм хин штэ гэж чаа. Тэгээ нөө барьч жиг гэж штэ. Тэгэл эн чинь ажил юм чинь бид нар тэгээд харин тий. За пи хундагалахтай хэдүүлээ ингэнэ. Эхлээд ингээ сайхан зузаан хөөс үүсгэж чинь. Тэгээ хааны дагуулад ингээ пи хундагалнаа гэж. Ийм гоё юм голден өнгөтэй pale pilsen гэдэг. Ийм голден өнгөтэй ийм гоё пип байна. Cheers. San Miguel. За сайн байцгаана уу. Урилга хүлээж авсанд маш их баярлалаа. За баярлалаа. Сайхан зусцгааж гин үү? Сайхан хаварч гин. Цусаагүй байна. Хаварч гин үү? Тэгээд бас нэвтрүүлэгтээ бас урьж оролцуулсанд бас баярлалаа. Баярмаа өтөрийн зүгээс. Баярлалаа. За Батушка сайхан манай Санжаагийн подкастт орсон. Тэгсэн. Тий. Манай шагаа намууна би дураа орсон. Баярмаа нөх юмд ордгоо хаа тий. Тийш үү. Ер нь хавар тий. Хавар. Би ер нь анх удаа л баг харж байна. Амдаар нь. Баярмагч одоо жүжиг үзсуусууд ямар мундаг юм бэ? Хөө гоё жүжигч юм аа гэл айгүй их нөө яг нөгөө тайзны уран бүтээлийн үздэг усуд бол манай баярмаг бол тайз хэлэгцээс бол ингээд хол оройс зөндөө харсан. Яг ингээд юм ярьж сууж байгаагүй чинь залуухан хүн байдаг юм шүү дээ. Баярмагч ч одоо хэстэй юм бэ? Өгшүү хүн гэж бодож ирсэн юм уу? Ихчээж магадгүй зүгээр бот. Гэхдээ ингээ хүн зарим нөгөө нэг юм дүрээсээ болд юм уу эсвэл нөгөө нэг дэлгэц мэлгэцээр нэг арай өөр харагдаад идэв. Тий. Тэр нэг тэр хоногссон тэр юмараа бас нэг бодогдох гээд идэв шүү те. Дэлгэц чинь бас 2 дахин том харагдулдаг шүү дээ. Өндөр харагдулдаг тий. Тэгээ бүр том болчдөг. Тий. Намхан хүн бол намханаа мэдэгдүүлэхгүйгээр гоё байчих болно шүү дээ. Дэлгэц ч юм бол. Гэхдээ би болохоор жижигхэн дөрүүлж л харагддаг юм шиг. Гэхдээ танаа баярмаа биш шүү дээ. Тий. Танаа баярмаа чи жижигхэн харагддаг байхгүй юу? Дэлгэцэн дээр. Тийм үү. Яг амдэрээ уулзгаар. Би бол хажуунсан гэс цутчихдаг шүү дээ. Гигант шүү дээ. Амар. Баярмаа гэсэн би нөгөө баярмаатай нөгөө Батахын нэг кинонд тоглосон Гремикстэй явдаг чи юу лээ? Нөгөө тийм өөр хангаа аимшигын кино шиг бараг л аимшиг. Бараг л аимшиг кино. Тэгсэн чинь нэг тэнцээ ингээл англиар нэг портлоод орж муурал тэрний портлоодных нь нисгч нь англи хүн байсан байхгүй англиар хэлсэн. Тэгээ бид нар баярмагт төр чинь цуг суугаад хот руу нисээд ирсэн байхгүй. Тэгээ ар хангаа дээр тэр чинь нөгөө бензинээ сэлэгдэг юм байна. Ар хангаа нөгөө дуу тэрсорт лөө. Тэнцээ буугаад тэгсэн чинь нэг Беларусь нөхөр гүүгээл ирлээ. За. Тэгсэн чинь баярмаа орсоор яриад явчлаа шүү. Би мөр гайхаад хөө чичээс дөөр англи орс хэлмэлтэй. Ахаа бас хятад хэл байгаа шүү гэдэг. Оо за чи бүр форо юм байна гэдэг шүү дээ. Одоо манай сумья ч бас тийм байна. Англиар. Оо ямар гоё. Япон бүр яг суурин Япон хэлтэй. Монголоос арай муулаа. Би тэр бүр баярмаг шүтсэн шүү дээ. Орс, англи, хятад тэгээ монгол дөрвөн хэл биш шүү дээ. Нэг юм зүгээр нэг юм хэлний авиас ер нь манай аавын тал байд юм шүү. Байх шиг үлээ. Тий, ер нь бол дуудлага муудлагыг хэл сурахаараа бид нар зүгээр цаанаасаа л бүр амар сурахгүй гэсэн ингэ шууд ойлгоод сурчаад байдаг байхгүй. Сурчаад. Тийм учир л бас орсоор ирээд үстэй. Орс байгаа. Сая Вьетнамд чинь цуг явсан шүү дээ. Битүү орсоор ирж байгаа. Монголын юм аа тий. Тэгээ ерөөсөө орс хэлийг сурцсан байхад хүн дараа жил бол нэг тийм асуудал үүсэж хамгийн хэцүү юм хамгийн шиг. хэцүү. Тэр би бүр баярмаг гайхчихсан. Ахаа энэ юу ч хятад хэл бас байгаа шүү дээ. Тэгэхээр Очооч хятад хэлтэй шүү дээ. Хятад төгс. Тий, хятад төгс. Наа чи хятад. Одоо хятад хэл бол өстой айгүй хэрэгтэй болж байгаа шүү дээ. Тийм тий. Яг хятад хэлийг би бас нэг 2 сар сурч ирсэн. Тэгээд анх мах хятад очирч нэг юм орилж чарлаад байгаа юм шиг айгүй тэмчгийн чиртэй хэлийг байгаад идэв шүү дээ. Яг сураад ингээд шимтгэр амар гоё юм билий тий. Үнэхээр нэг юм усны долгио шиг. Үгүй харин тий. Мэдгүй юм аа хүн нөгөө нэг бас харьцаж үзээгүй хүнээ муугар боддог гэдэг шиг л байхгүй юу. Би хятад хэлийг бас анх мэддэггүй байх та.
Гэл тэгдэг байсан. Яг сурсан чинь бас гоё байгаа юм чи тий. Монгол хэл чинь жоохон хатуу талтай те. Эр Тийм тэвсэгтэй. баг. Ер нь бол тийм шиг. Гадаадд сурдаг байхад бол гадныхын дэгдвэс та нар хэрэлдээд байгаа юм бол гэдэг. Бид нар чи эсрэгээр хятадуудыг хэрэлдэж байдаг. Гэсэн нөгөө айгүй уянгалаг хүмүүс хэлсэн л шүү дээ. За тийм байна. За сонь сайхан юу яцгаан тэгээ баярмаагаар юу байна? Яг нь шинэ жүжиг бол ойлгомжтой бүгдээрээ мэдчихэж байгаа тий. Гэхдээ 3 сарын 5-наас тоглолоо. 3 сарын 5-наас тоглож байгаа. Тэгээд 4 сарын 6 хүртэл тоглох байх. Тэгээ одоо ер нь жүжиг маань нэлээд тоглогдоод жигдрээд тэгээ үдсэн усуд маш гоё сэтгэл өндөр. Тэгж байгаа. Тэгээ хүмүүс өдөр ирэх тусам зэрэгтэл маань бүр улмал нэмэгдээл нөө аман зар гэдэг чи айгүй чухал юм биш үү те. Тэгээ үдсэн усуд чи сошиал дээр айгүй гоё сэтгэлүүдээ бичээл. Тэгэл сэтгэл бол маш их үеиг байгаа. Тэгэл одоо манай Мөрөөдлийн театрын хамт олон ар гэрийнхэн нь хүртэл өмнөх жүжигүүдээс чи хамгийн гоё жүжиг нь л одоо энэ самсаараа тэртих хоёр зүрх чи үнэхээр гоё жүжиг. Зарим нь ингээд 2-2 үзэж байгаа штэ. Ар гэрийнхэн найз нөхдүүд чинь те. Тэгээд тийм учраас жүжигийн хувьд бол үнэхээр гоё. Манай Пара ах маань найруулсан Наранбаатар найруулагч. Тэгээд Францын зохиолч Шмидт гэдэг хүний зохиолоос сэтгүүлж хийсэн. Тэгээ ер нь үхэл амьдралын зааг те. Тэр нэг завсрын ертөнцийн тухай өгүүлдэг. Энэ бодит амьдрал, хийсвэр амьдрал хоёр хосолсон. Тэгээд тайзны хувьч тэр, найруулгын хувьч тэр, зохиолын хувьч тэр хэлэх гэсэн санаа тэр хүний амьдралын үнцэн. За тэгэл үдсэн усуд бол ер нь аюу гоё тийм сэтгэлийн таашаал. Гэхдээ тийм хүнд жүжиг бол биш. Тэр нэг амьдралын гоё нэг тийм тэр нэг гоё жаргалтай, богинохон хэрнээ хүний амьдрал ямар гоё юм бэ гэдэг тэр нэг гоё үнцнийг нэвтрүүлж жүжиг. Ааха. Түрүүн бид хоёр үзэж амжаагүй л байгаа л та. Тэгээд хоёрыг бас үзээрэй гэдээ urж шүү нэрээ. Оо баярлалаа. Үзнэ. Түрүүн ярьжсэн чи харин 7 гол дүртэй гэсэн үү? Юу гэсэн баярмаа сайн нэг юм ярьжсэн шүү. Тайзан дээр долуулаа байдаг. Тэгээд долуулаа яг гол дүр. Тэгээд тэрүүгээрээ маш онцлогтой. Дээрээс нь манай энэ самсаараа тэртэх хоёр зүрх жүжиг маань юу? 2 цагийн турш тайзны гэрэл солигдохгүй, тайз солигдохгүй. Хүмүүс нь бас солигдохгүй гэдгээр бас тийм онцлог байна. Нөө монтажгүй кино гэдэг шиг яг юм. Тэгвэл хүмүүсийг тийм мэдрэмж төрж ийн жил яг кино үзэж байгаа юм шиг, монтажгүй юм кино үзэж байгаа юм шиг. Бүр энэ удаагийн жүжигийн тавилт, найруулга нь бүх юм маш онцлогтой. Гоё жүжиг болж байгаа. Өмнө нь бол манай Мөрөөдлийн театр чинь ингээл гаднаас бас нэг гоё том уран бүтээлч урилгаар одоо мэрмэр нараа ганц цэгч инх дуулагч гэл ингээл зөндөө хүмүүс авч ирсэн. Тэгээ энэ удаагийн жүжиг дээр бол яг дүрийн хувьд ч тэгж таарсан. Тэгээд яг Мөрөөдлийн театр яг өөрсдөө яг энэ жүжигээ яг тоглоод гаднаас ямар нэгэн жүжигчин аваагүйгээр яг тэр зохиолын хувьд ч тэгж таарсан. Тэгж гоё таарсан. Тэгэл ер нь их гоё. Тэгэл тайзан дээр хин нэмбэ гээл дотроо. Бас өрсөлдөд нүгөө. Энэ өрсөлдөг юм байна. Хин нэмбэ гээл. Дотроо хилчлээ гэж. Батушка чи юу би юу? Харъя л та өнөөдөр. Бочосна хилчлээ гэдэг шиг үү. Тэгээ айгу гоё аам чинь бас нөгөө яг бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоно гэдэг чинь бас гоё санагдаж байгаа юм чинь. Тэгээд бас нэг онцлог нь гэвэл бүгдээрээ ер нь энэ жүжигийн дөрүүд маань тийм нэлээд ахмаг насны. Одоо манай Батушка их 50 гаруй насны дүр тойрж байгаа. Миний хувьд ч гэсэн бараг 60-лууд өгч байгаа тийм эмхтэй дүр байгаа. Чи өөрөө ийм дүр аваад идэх байхгүй юу? Тэгэхээр чи тэгж бодсон шүү дээ гэж байгаа. Нэг ихчүү санагдаад байна. Би ч бас их нэг тийм baby face-тэй. Харин тийм. Тэгээ сахал бахал анх удаага айгу тавьж байвж үзээд тэгэл буурал муурал болоо бодог шунхан ээжглэр бас яах вэ те? Яах вэ Өхөөд байгаа маа гэх. Батушка аварга. Аваргүй те. Ерөөсөө хөшөрхгүй. Яа тэр хардаа төсөлт яваад бодоод шээ. Тэ тариа мэрэл гэдэг. За юм байна. Ааха. Окей. Хэсэг хугацааны дараа эргээд үргэлжлэе. Тэгээд сурталчилгаа орох гэж байна. Эден подкастын хамтран ажиллагч Mosel Mongolia арьсаа чигшүүлж, залуужуулж, эрүүлжүүлэх цогц гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүн. Арьсаа арчлаад будгаа нэмгэл Mosel Mongolia. Зөвхөн монгол хүний арьсанд тохируулан бүтээв. Мөрөөдлийн театр чинь одоо хичнээн жил болчлоо. 11 онд анх байгуулагдсан. Тэгээ одоо 2026 онд 15 жилийн ой болох гэж байна. Бид 15 жилийн ойгоор бас их юм төлөвлөж байгаа. Яг тухайн үед нь тэгэл болохоор яриа тийм. Ер нь ингээ продакшнууд гэхээр жүжиг гэдэг шин одоо эн чинь яг үннийг хэлэхэд монголчууд яг юм мэддэг ч гэсэн яг шинэлэг байгаад байгаа байхгүй. Продакшнууд маань гол жүжиг тавьдаг боллоо гэл.
За хошуу урлаг гэдэг зүйл байсан шүү дээ. Одоо ингээд гэхдээ ерөнхийдөө багасаа л. Гэтэ хийгээд ах шиг үлээ тий. Тийм тэгэл одоо сайнтай муутай олон л зүйл яригддаг сонголт их болцсон. Comedy, stand up comedy, хошин шог гэл үгүйсгэж байгаа ч юм байна, үгүйсэхгүй ч юм байна. Тийм. За манай хоёр найз бол их шулган шудраг хүмүүстэй. Тэгээд одоо эн чинь зөв буруу гэж олон ярих зүгээр яг л өөрсдийнхөө бодлыг хуваалцах юм бол одоо юу гэж боддог хошуу урлаг нь явахаа боллоо л гин комедийн яваад л гин комедийн тэнгүүд эсрэгээрээ явахаа болцсон хошуу урлаг нь болохоор илүү одоо юм яг урлаглаг зүйл гэж одоо ярих юм те харьцуулаад нэгийг урлаглаг нэгийг амархан гээл янз л ярьж байна. Гэхдээ ер нь тэгээд хамгийн нөгөө хэцүү юм чи хүн инээлгэн гэдэг чинь аюу хэцүү зүйл шүү дээ. Тэр UB comedy байна уу те хошуу урлаг нь байна уу хоёлаа л одоо бас нэг зориг нэгтэй шүү дээ. Яг нөгөө тэр чинь урлагийн удамчны гэж ярьдаг лөө те яг нөгөө stand up гэдгээрээ те үгүйсэхгүй шүү дээ. Ер нь бол үгүйсч чадчихлаа байвал тэгэл одоо цагт чинь хүн юугаа хийгээл явах л ойлгомжтой. Чинь хараа ерөөсөө үгүйсгэж болохгүй байхгүй. Нэг төрөл жанр юм чинь. Тэрийг сонсоод үзэх нь үзээ тийм үстэй чинь яг чөлөөтэй нэг. Одоо Холливуудын том жүжигч чинь бүгдээрээ stand up-аас шүү дээ. Инээлмийн жүжигч нь бол Jim Carrey-гээс хулаад. Ярианы урлаг гэдэг чинь бол тэр асар их хүнийг өөрийгөө задлж байгаа байхгүй. Тэр тархиталгаа амар ажиллана шүү дээ. Тухайн орчноо мэдэрч ярина. Бас бэлдсэн юм ярина гэдэг чинь ингээд ер нь хөтлөгч чи өөрөө учраас мэдж байгаа шүү дээ. Юм хөтлөн ингээд хүн инээлгэн ингээд гоё юм чөлөөтэй юм ярина гэдэг чинь бол бас хэр баргийн хүний хийж чадах. Чаддаг чаддгүйгээрээ гээд би ер нь тэгээд ер нь баг болцсон шүү дээ. Тэгэхээр чи бас асар мэдрэмжний байхгүй. Мэдрэмжний урлаг тий аль аль нь хошуу урлагч тэр stand up comedy ш тэр тий яг хошуу урлагч чинь бол яг нөгөө хувц хунаар тайз зогоол могоол ингээд тэгээд stand up comedy ажиллагаа ихтэй гэх юм уу тий. Тэгэл яг адилхан л бас нэг юм. Тийм шүү. Одоо эн чинь хараа. Сар миний хувьд бол яг бүгдээрээ төрлийн жанр ахгүй. Нэг алийг ч үүсгэж болохгүй хошуу урлаг тухайн үедээ яг тэр нийгэм цаг үедээ маш гоё байсан. Бид нар хүүхд байхасаа үзчихсэн. Тэгээ бүх за монголчуудын баг 90% үзсэн шүү дээ. Энийг бол ерөөсөө үүсгэж болохгүй. Stand up comedy сүлд гарч ирж байна. Одоо драмын жүжиг угаасаа байсан. Одоо ч байж байна. Энийг бол ерөөсөө тийм манайхан хараа би нэг юм хэлмэр санагдаад байдаг байхгүй айгүй амархан гэдэг үгүй шүү дээ. Зүгээр хүн зүгээр за жүжиглэхгүйгээр те жүжигчин биш байлаа гэхэд олонний өмнө гараад зогсоод нэг 5 үг хэлэхэд ямар байдаг лээ. Тийм шүү дээ. Тэгэхэд л хэцүү шүү дээ тий. Маш хэцүү. Энийг та бүхэн маань өөрөөсөө асуугаарай. Одоо бас тэг гарч чадахгүй гэдэг үг үстэй. Нийгэмд ялангуяа Монголд ч гэх юм уу зүгээр нэг надад миний хувьд зүгээр нэг тим юм анзаарагдаад байгаа. Зүгээр энэ жүжигчд ч гэдэг юм уу айгүй нэр хүнд муутайгаар ингэж ярьдаг. Нэг алиа салавтай анаар. Тэгээ одоо ингээл нэг улс төр хөөдөгч гэдэг юм уу зарим нэг нь улс төр сонгуулаар яг нь тэр бол өрөөсгөл тэр зарим нэг нь мэдээж тийм алдаа хийсэн тохиолдлууд байгаа бах те. Тэгтээ бол одоо ингээл юм л болоод эдрийг одоо юу гэж хэлсэн яа тийм гэдэг тийм хандлагатай болчихсон. Тэ? Эдрийг одоо юу гэж доромжлсон яа тийм. Энэ алиа салавтай анаар юугаа мэддээ эдрэг. Тим хандлага бүр нийт маасаараа ингээ ойлголт төрчөд байгаа. Ихэнх нь ингээ төрүүлчлээ шүү дээ. Ингээ тэгж ярьдгүй хүн ч гэсэн ингээ тим юм сонссоор байгаа эдэр нэрэл нэг юм хошин шогдоош шиж зургатаар гардаг бол баг бүгд тэгдэг. Эдэр бол нэрэл нэг юм муулж явахдаа таарсан амьтад байдсан бах та гэдэг ч юм уу. Тэг мэдлэггүй боловсралгүй ч гэдэг юм уу те. Ингээл янз бүрээр ярьдаг болчлоо шүү. Би бол тэгж хараад байгаа байхгүй. Нийтлэгээрээ тэгэх гээд байгаад байгаа. Яг юмны учир мэддэг хүмүүс зөндөө байгаа л та. Гэтэ ер нь л хэцүү болгож ойлголт өгөөд байгаа шүү. Тэгээ бас энийг зөвөр ойлгож байна. Тэгээ эн чинь өмөржүүлэхэд хэр баргийн хүний хийж чаддаг тийм ажил биш маш хэцүү те. Бид нар бас номын үзэж ногоотой шүлгийг уусан эн чинь маш олон юм байгаа штэ. Тэгэл одоо за тэгэл тэр хувь хүмүүсийн л ухамсарын асуудал юм дөө. Тэ муулхан л сайлхан яа л гэсэн. Гэхдээ одоо тэгээд одоо жүжиглчгээр шууд өөр юм мэддгүү тэнэг болчдөг гэдээ яага бодчихж байгаа. Тийм. Уг нь бол бусад мэрэгжлийг бодвол илүү их мэдрэмж шаардсан. Байнгын өөрийгөө хөгжүүлж яадаг. Тэгэл одоо ингээд хэцүү зовлонтой үе төрөх хамгийн түрүүнд жүжигчид чинь сошиалоор өөрсдийнхөө сувгаар ингээд туслаараа дэмжээрээ ингээд хамгийн түрүүнд л одоо нөгөө урлагийнхан ч л дуурдаг шүү дээ. Ер нь бол муулчаад л тэгэл гэртээ сэтгэл санаагаа засах гал тэгэл тэдрийг үзээ сууцгааж. Гэхдээ тэгээ ер нь хараа нөгөө талаар бас урлаггүйгээр бас амьдралыг төсөөлөл айгүй юу шүү дээ. Уйтгартай тий. Уйтгартай. Тэ бол энүүгээрээ юу ярьж байгаа юм гэхэлэр 100% мэдээж төгс юм хийх алдаатай оноотой юм зөндөө гэж тэрийг аюу гоё ингэж
баланслаа шүүх хэрэгтэй. Зарим үнэхээр сайн юмнууд хийж штэ манай кинонч төр тайзны уран бүтээлч төр зарим нь бол ингээд тааруу юм хийгээд ингээд газ нэг юм мөнгө олох гэсэн сэтгүүгээр хийсэн усуд байна. Тэгээд тэрийг үзэнгүүтээ бүгдийн тэрүүгээр дүгнээд байгаа байхгүй. Харин тий. Тэгж бас болохгүй. Тий, яг үнэ. За одоо ингээд хямрах гэж шүү. Хөгжингөө орнуудаа бас яг 100% яах гэж гээд идэг байхгүй. Бид чинь бас яг хичээж яваа ингээд учрыг олох гэж. Тэрний зах зээл манай Монголын зах зээл. Гэтэ яг мэдээж одоо бол нөгөө интернет хөгжсөн бүгдээрээ ингээд заавал олон сая хөнгөлтгүй цөөхөн сая хөнгөлтгүй манай монголчууд бол урлаг соёлын тэр спорт юмд хоцрогдохгүй л ингээл зүтгэл адилхан тэмцэл яваад байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглаж яах ингээл бүгдийг л яв чадлаараа. Одоо тэгэл энэ чинь өмнө ч гэсэн манай тэр нөгөө нэг кино мейкерүүд орсон шүү дээ. Тэгэл ярьж байхад бол ингээл жишээ нь Холливуудын ч биш Холливуудын тойрсон юм жижигхэн продакшнууд гэхэд л төсөв нь бол нэг 2-3 сая доллар байдаг. Тэгэхэд Монголд хийж байгаа кино сая долларын кино хийж байгаа юм уу? Яг бидний хамгийн сайн. Гэтэл бидэрт юм үзүүлэл сайн. Яг тэдэртэй харьцуулах юм бол манай кино сайн шүү дээ. Тэгэл одоо кино фестивал эдрээс тэр хөргөн зөндөө шагнал мангал аваад яваал шүү дээ. Манай жүжигчдийн уран чадвар ч гэсэн маш мундаг. Тий. Айлаас ирэхээр авдраа ухаа гэж ижи бас юм болоод байгаа шүү. Тэрнээс гадна бас энэ комеди Хошин шогийн урлаг stand up comedy хоёр чинь яг хоёулаа хүн инээлгэж байгаа ч гэсэн шал өөр хоёр урсгал шүү дээ. Энэ хоёрыг заавал хооронд нь ингүүлэх гэдэг ямар хэрэг вэ? Тусын замаараа л явцгааж байгаа хүмүүс байна. Гэхдээ яалтчгүй хүн инээлгэх хэцүү баг. Амар хэцүү. Өөлүүлэх бол гайг баг. Бас арай яг инээлгэхээсээ одоо тэгж ярьчвал бас буруу болчихно. Өөлүүлэх амархан гэл. Тэгэл наа чи рил болоод ард нэг аяд тавигдал явна шүү дээ. Тэгэхээр Гэтэ бүр инээлэх бол бүр одоо цагт бол бүр хэцүү болсон юм шиг. Нэтээр 9 шид юм үзэж чаддаг болцсон. Тий. Одоо ер нь тэгээ мөрөөдлийн театр жишээ нь одоо хошин урлаг хийх юм а гэж. Ер нь одоо манай мөрөөдлийн театр дандаа жүжиг дагнаж явна. Ер нь тэгэл баг. Ер нь одоо сүүлийн шүн буусан тод хувцастай юм ихтэй 18 оноос хойш 18 оноос хойш дандаа жүжиг тавьж байгаа. Тий. Ер нь бол бид нар цаашдаа нөгөө уран бүтээлийн нөгөө чиг зорилгоо бол тэгээд тодорхойлцсон. Тэгээ манайх ч нөгөө мөрөөдлийн театр гэсэн статустай шүү дээ. Одоо хошин урлагаараас явсан шүү дээ. Тэгээ тэрийг өгөөсгөж байгаа юм шиг. Ингээ юм чинь ингээ нэг цаг хугацаатай ингээ ээлжилдэг шүү дээ. Ер нь бол нэг тийм нэг урсгал явдсан шүү дээ. Нэг триллер киноны жанр нэг өөрөө сольж явах хэрэгтэй шүү дээ. Нэг хэсэг инээдмийн кино Монголд ямар их газар авдаг байлаа. Одоо эсрэгээрээ триллер кино тийм сериосны киноноос ингээл тэгэхээр юм чинь ингээ дандаа эргэлж байж байгаа юм. Тэгэхээр одоо бид нар бас тэр жишгээ дагаал ингээл явж байгаа. Яг ингээ трейлер комеди ээлжилдэг ч гэсэн тэгэл бүх цаг үед хайр дурлал кино бол байж л байна. Тэр бол өстой мөнх юм баг шүү. Тэгтээ жүжиггээ бас гоё нийтмийн жүжиг байж болно. Тийм. Ер нь ингээд Батушка өөрийгөө хошин шог тэр тохирдог гэж боддог. За одоо мэдгүй. Яг ингээд хүн амьтан Батушка чамд хошин шог зоохгүй. Чи зүгээр тэр гоё кино драмаар яв гээл тэгдэг л дээ. Илүү тэр нь арай ойрлох л та. Угаасаа гэтээ яг би амьдрал дээр бол бас л их алей хошин зантай хүн шүү дээ. Тэгээ тайцан дээр харахаар хошин биш болчиход нь. Яг хөө тэгэл яг тим юмдаа ингээд үнэхээр бэлдээд хийвэл тэгээ болохгүй гэх юм байхгүй л дээ. Өөрөө яг хөө цаад чин хүсэхгүй л байгаа хэл та. Царинаас болж дүр одоо тохирно гэж ярих гэдэг юм чи. Царилэг болохоор хошин шог гэж юм чи. Жохон царимуутай бол хошин шог бол би золбоо дах ч гэсэн хэлчихсэн. Золбоо дах чинь бол ингээд яг хошин шог зөндөө тавалсан шүү дээ. Би яг шууд хэлсэн. Та ингээд тайзан дээр бол нэг юм ерөөсөө инээдтэй санагддаг юм байна. Яг ингээд суугаар амьдрах хошин үнштэй бас. Тий гоё шүү дээ. Бас нэг царай типаж нүлэлээд нүү. Одоо янз бүр юм. Харин байж магадгүй тэр чинь дүрийн сонголт дүр мөр бас юу яадаг л байлгүй дээ тийм. Жоо алай царайтай болонгууд. За энийг хэрнээ хошин шогоор. Арай сургууль тэгж ангилахгүй байлгүй дээ. Багш ирснээр за чи хошин шог шүү. Чи бол хайр. Чи бол алуурч шүү. Чи ромё шүү. Тэгвэл амар юм шүү. Тэгвэл одоо өстө чиг ялгуурлан гадуурах болох байл үү тийм. Гэхдээ тэгтээ бас бодоодсэн чи жоохон царамут бол нэр хошин шог руу орчдөг юм бах та. Чи сая яг юу гэж хэлэх гэж байна? Засаа тэрэн дээр өдөрчв. Гэтэ нөгөө одоо бидний мэрэгжил чинь за яг хошин шогийн хичээл, драмын хичээл те аимшигын киноны хичээл ингэж ордгоо шүү дээ. Яг л жүжигчин би болж учраас шүү дээ. Тэр гол шугамаар нь л тэгээд зааш шүү дээ. Тэгэл
Яг хүн цагаатлах юм бол хичээж байгаа л окей аль салбар руу ч болж болно л та. Тий. Тийм тий. Гэхдээ Монголоос өөр улс тийм төрөлжүүлнэ гэж бас байхгүй л үү тий. Адилхан л үйл үү. Адилхан тий. Аа. За юм байна. Юм байна. Тийм. Ер нь бол манай монголчууд ихтэй хошин шогийн мэдрэмж их өндөртэй хүмүүс тий. Маш өндөр. Айгүй өндөр. Хошин шогийн мэдрэмж өндөр гэдэг чинь юу хэлээд байна гэхээр бас гүйлгээ ухаа айгүй сайн байна. Гас ингээд яа. Тарих ажиллаж штэ тэр чинь. Тэгээ нэг юм ингээл гарангууд дорн даапаалал манайхан чи дорн юм хийгээл шог зураг байдгаа тэгэл илгэлж бичлэг хийгээл бүгд талаас нь хийжтэй штэ. Тэгэхээр чи бас их тийм гүйлгээ ухаа их сайтай юм шиг байна. Тийм. Тэгээ нөгөө юм нүүдэлчин ард түмэн ингээл энэ тэнд орчин дасан зогцох одоо юу гэдгийг юм хурдан сэтгэх ийм орчинд ирвэл яах ёстой ч гэдэг юм уу те. Нэг юмнууд байх шиг байгаа тий. Маа жүжигчтэй уран чадварч гэсэн ер нь дэлхийд бас айгүй дээгүүр байдаг гэж би бол боддог. Нэрэл хошин мэдрэмжтэй одоо нэг хумортой хүнийг бол нэг эрүүл саруул хүн л гэдэг юм байл шүү дээ. Тийм. Тэгтээ бас нөгөө улс улсын нөгөө өөрийн нөгөө нэг ёс заншил амьдралын хэм маягаас тохиолдуулаад нөгөө хошин нөгөө урлагийнх нь мэдрэмж нь өөр байх шиг байна. Тийм байх. Одоо тэнгуү жишээ нь Америк нөгөө нийтмийг бид нар хаяа ойлгохгүй ч гэх юм. Манай нийтмийг хүмүүс гадны улсууд ойлгохгүй. Тийм соёл тохиолдлууд бол байна шүү. А тэгтээ нийтлэг юмнууд дээр бол гоё нээж ханаагаал те. Гэтэ манай монголчууд мэдрэмжтэй гэдэг аюу үнэн шүү. Үнэн үнэн. Халайтай гэдэг. Хүн ганцхан жүжигчин мөч ерөөсөө биш хүн болгон. Мангар гоё тийм мэдрэмжтэй ер нь тэнд явж байгаа те очроо. Үнэн. Тэр ингээд мэдрэмжтэй хүмүүсэд шүү. Өөрийгөө үнэхээр найзуудаа алаатай нь хошин гэж бодож байгаад stand up дээр очиж бүдэрсэн хүмүүс өндөө юм. Яа тийм манай нөө айлаа марцсан хүмүүс чинь ингээд 10 жил мэлд багт энэ яг жүжигчин болно гэдэг. Яг яхахлаар бахаагүй болтгоо тий. байдаг штэ. Нөгөө нэг stand up-ыг яриадсан штэ. Аргагүй штэ. Найзуудтайгаа халааддаг. Очоод ярингууд урд нь найзууд нь байхгүй штэ. Тий. Очоод нөгөө найзуудтайгаа ярьдаг юм ярихэр чи нөгөө танихгүй ойлгохгүй штэ. Юу яриад байгаа юм. Тэгэл адгалж хүний өмнө гараад зогсоос л тий. Лайтай. Юу ганц стори их гэж иччих чаа. Үүс 10 20 мянган хүний өмнө гарч. За чи ичж байгаа юм уу? Би бол ичдэг шүү дээ. Чи стори ичнэ шүү дээ. Би бас амар манай очроогийн мэрэгжил чи яг юу лээ? Олон улсын худалдаа. Олон улсын худалдаа. Мэргэжлийн пянц чиг. Одоо Монголын бас топ эмо одоо залуу шүү дээ. Очроогийн нөгөө фитнес хийгээд нэг хэсэг нөгөө юуныхаа талаар фитнесийн талаар нэг ярьсан бичлэгүүд рилс маягийн юмнуудээс тэр чинь амар гоё юм. Яг нэг юм өөрийн гэсэн нэг тийм контент үйлдвэрлэл яг тохирохоор юм байна гэж харж ирсэн байхгүй. Яг л хийсэн л байна. Дүүн инфлюенсер болсон. Дүүн гэдэг юм. Дүүл юм чи. Тэгэхээр Батушках бид хоёрын нэг танилцсан түүх байдаг байхгүй одоо санд юм уу яа. Мөрөөдлийн театр чи яг нэг 11 12 онд чи би бол энэ ид чи нөгөө аялан тоглолтоор жүжиг аваа явдаг. Тэгээ би чи нэг ид дууралцсан үе заа юм. Тэгээд энэ багнуур явдаг байхгүй. Би очиод араас нь. Очиж нэг уулзгаад. Хөө багнуурч бас хол хэмлээс 100 км. Явж байгаа л очисон чинь манай хүн авирч унтчих. Уцаа авдаг. Тэгээ би одоо юу ч бодож тэр буудлын руу орж байгаа юм те. Тэгэл ингээ яасан. Харлаад орсон юм уу? Юу яга хардаа да. Гүй уулзах юм шиг. Санаад байна шүү дээ. Очиж гэдэг бол хэлсэн биз дээ. Хэлсэн байхгүй юу? Тэгэхэд чин дүлгөн дараагчтай нэг өрөөнд байлуу яасан. Тэгээ би одоо буудлын руу ороод одоо бүх хаалгыг тогшиж байгаа юм байна. Яагаад орсон ш би мэддэг байхгүй. За. Тэгээ байжсэн чи шагаах гараад иртээ. Шагаахыг ч угаасаа мэддэм чи юу гэдгийг. Тэсэн чи ахнаа уу чи яах гээд байгаа. Тэгээд шагаах чи өөрөө нэг захирал хүндэг чи өмнөдөө хамгаална шүү дээ. Дүлгөнтэй уулзах чи юу яриад байгаа юм яриад байгаа. Намч байрч зодлоо. Гэсэн Батушках гараад ирдэг. Цааг цаанаас нь шагаахыг тэрвэл аваад орж исэн. Тэгээ би чинь уулзаагүй баха. Тэгээ явцсан. Тэгээ явцсан уу? Тэгээ явцсан уу? Амар хол хий одоо хамгийн ойрхон аймаг штэ бидний үед бол тийм үстэй аялал тоглолтоо. Энүүхэд үстэй. Чи хол байсан. Надад би базаал байсан базаал юусэн болохгүйсэн баг. Энүүхэд гэсэн чинь аав оноо хоёр нэг манай нэвтрүүлэгт ороод он ярихгүй юу? Чи одоо саяхандаа 1989 он гэдэг. Би очроо яг төрчихсөн. Ташлын ордыг гадаад их зогссон байна. Хэрдэг тий. Тийм ээ. Би ч нөө жүжигийн бэлтгэлтэй шөнө орой таарна тэгэл очроо тараал ярангууд очроо яг машинагаа зогсчихл байдгийн тий. Би чи яа Веросо байлаа ямар машин байлаа? Гранд Марк 2. Гранд Марк 2 байлаа тий. Хасгаар өнгөтэй. Ингэж л байж шүү. Баярмаагийн хувьд ингээ бодохоор тайзны бүтээл болон дэлгэцийн бүтээл ингээ харьцуулахаар
За яг ингээд шал тэнэгэл асуулт болно л доо. Тэнгүүд ингээд чамд хамгийн ингээд сэтгэлд ингээд илүү нь аль нь байх вэ? Яг ингээд шууд бодох юм бол Тайзны бүтээл. тайцны бүтээл. Яг тэгвэл нөгөө тайзны бүтээлч яг өдөр болго амьд. Аа. Тэр одоо хүмүүсийн emotional гаргаж байгаа юу гэл үнэхээр гоё шүү дээ. Өдөр болго ингээд бид нар нөгөө сэтгэлээ яг болиглуулж тэр дүрдээ орж хуурж янз янзаар мэдэрч бүр үнэхээр гоё. Одоо юу ч тайлбарламаар. Амьд мэдрэмж юу гэх. Бидний хэлсэн үг хүмүүсийн зэрэглэлээр перидли нэгдлж капитал гэж. Тэгэл тэр үдчтэй алга ташил тэр намайг хайрлж өрөвдөж байгаа тэр хүмүүсийн харцч юм тэр ингээ агаар нь орж ирж идэг байхгүй ингээл яг мэдэгддэж шүү дээ тий. Тийш бүр үнэхээр хамгийн гоё мэдрэмж энэ амьд урлаг гэдэг бол гэлээгээд кино юу ч гэсэн гоё шүү дээ мэдээж тий. Гэхдээ ингээд яг бүгдийг бэлэн болгож гаргадаг. Жүжиг бол яг тухайн өдрөдөө сэтгэл зүгээ дахиж хөдөлгөж ингэж бүх адреналин ялгуулдаг учраас хамгийн супер хаяа импровизац энэ бас тэгэл юм нэмж мэмэн ингээл Өөрсдийн хороо тий. өөрсдийн хараа тэг гоё. Гэтэ зарим үед бас тайзан дээр хуурай явна үз. явна шүү дээ. Тэ. Яг ингээд Хаяа нэг болохгүй нэг юм за өнөөдөр ста нэг сони явчлаа гэсэн юм байна шүү дээ. одоо тэр сквал бидний хувийн нөгөө нэг юу гэдэг бах. Одоо сэтгэл зүйтэй бас энэ ч ерөөс яг сэтгэл зүйтэй холбоотой. Яг л тэр дүрд орж иж үнэ амьдрахгүй бол тэрийг яг бас зэрэгтэл мэднэ. Энэ өнөөдөр сонио худлаа. Энэ жүжигч ямар сонио гэх тэр шууд мэдэрч. Тийм болохоор өдөр болгон үнэгээсээ байх хэвээр. Тийм. Өдөр болгон үнэгээс явах хэрэгтэй тий. Ер нь амьдрал дээр баярмаа жоохон ер нь нэлээ хөмөртэй хүн бах те. Хошин мэдрэмжтэй. Алайлах уу? Байггүй. Айгүй. Би чинь тийм Serious Нэг юм ажлын нэг юм эмгтэй найз төр гэдэг штэ нэг юм бүх арыг даадаг тэгээ өөрөө юм бас юм хьюмортой хошин хүмүүсийг явуулцдаг. Баярмаач нэг хошин бол бас нэг айхтар биш ээ тий. Биш үү? Биш. Бас Манай нэг тим найзтайг адилхан. заахтай тийл хичээж шүү дээ. Тэгээс жоох хошин. Гэтэ бас яриа. Биш тэгвэл хоёрт нэг ийм байдгүй. Нэг ийм нэг дүр аваад бүр тэр дүрдээ бүр гүн орсон тийм дүр байдгүй. Ингээ гарч чаддгүй. Нэг тим хүмүүс жүжигч юм яриад идэв билээ. Сонин Би гайхаад идэв. Дүрээсээ гарахгүй гэхээр одоо яах юм бол гээл. Гүү байж штэ. Тэр чинь нэг дүр аваад хэр чинь одоо ч манайх яг л тайзан дээр нөгөө түрүүний ярьдаг л ярих гэдэг амьд гэдэг чи өдөр болгон л тийм байна. Тэгээ би нөгөө шүн бусан хадар дээр нөгөө оюунаа гэдэг тий. Оюунагийн дүр Би тэрийг үтсэн юм биш үү? тий. Тэгэнгүүт чинь тэр чинь ингээд угаасаа би ч яг бүх зүрх сэтгэлээрээ тоглож байгаа учраас хамгийн сүүлд уйлсаар агаал дуустав. Тэгээ ингээд дахиад уйлмаар санагдаад л шүү дээ бүр ингээд ингээд онгоож өгөхгүй хөшиг хаагчаад тахад хүртэл ингээд тэгээ ингээд суугаалаа энэ тэр чинь тэгээл яг дүр болгон дээр л тийм байдаг. Тийм тэрнээс яг тэр дүр дээр амар тгсэн энэ дүр дээр амар тгсэн гэж миний хувьд л нэг тийм байна. Одоо Батушкагийн хувьд ямар нэг дүр авчаад бодит амьдрал дээр яг тэрэн шиг аашцсан гарах гэдэг юм байх уу? Тэр дүр шиг. яг хоо тэгээ нэг зураг авалт маавал дуусчаад нэг хэсэг нөгөө тэр нөгөө юмаа гарч ихгүй нэг ингээд бодогдоол нэг би ч одоо нөгөө нарны чимгээд нөгөө онцгой байдлын нөгөө кинонд гол дүртэн тоглоод гал сүнөгч болсон. Тэгээд бид нар чинь бүр тэр онцгой байдлын төв 10 дугаар анги дээр 6 сар байрлаад тэгээд тэнцээ бүр ингээд өдөр болгон би ч амьдралын хувьд 6 сар бараг өмсөөгөө. Тэгэл өдөр тутамтай нөгөө онцгой байдлын өдөр тутам өмсөн. Тэгэл галын хувцас өмсөн. Тэгэл нөгөө өдөр болгон зурагтай юм чинь. Тэгээд нэг тэр хувцснараа тайлаад нэг ингээл нэг яг тэр нэг өөрийнхөө нэг онцгой байдлын нөгөө нэг юм алпагч гэдэг юм яг мэдэрсэн байсан байхгүй. Жилжингээ зураг хөдөө гадаа нөгөө мод зод ингээд гал төмөр унтааж барайл. Тэгэл галын дуудлага галын машинд явал нөгөө машин тэрхтэйгээ хүртэл нөгөө өөр юмсыг болцсон. Тэгээ нэг ингээд зураг авалт дуусаа хийсэн гэсэн чинь амар сонир санагдаж байгаа юм чи юу лээ. Гүүгээд очичмаар санагдаад тийм мэдрэмж төрдөг. Тийм мэдрэмж бол төрнө. Түнс бүр учиргүй ингээд амьсгалаа. Тэстэ бүр нэг одоо нөгөө юу гэдэг лээ нөгөө жокер мокер шиг л тэгж амар юм айхтар бол тэгж. Одоо ингээд танаа салбар дээр гэхээр яг та хоёрыг яхаар одоо яг залуу ингээ яг үедээ орохоо болчлоо штэ. Тийм үстэй. За явах удаа ойлоо. Яг нөгөө одоо бидний доод үеийг бид нар ч гэсэн тийм болчлоо тий. Одоо шинэ үед гарч ирж байна тий. Тэгэхээр яг бусад ажлын салбарууд дээр ингээл янз янзын
уюудын хооронд ийм маргаан шүүмжлэх юм, шинэ үеэ шүүмжлэх тохиолдлууд их байна. Ажилд бол хөнгөн хөнгөн ханддаг гэдэг ч юм уу. Тэнгүүд танаас салбар дээр яадаг юм бол гэж би бас бодлоо л доо. Одоо шинэ орж ирж байгаа жүжигчин хүүхдүүд зөндөлөө гоё л гэдэг тий. Тийм тэгэхээр ажилдаа та нарын залуу үетэй харьцуулахад яаж хандж явах юм? Миний бодлоор бол энэ манай салбар дээр гэлтгүү. Жохон бидний үеийнхээс бол өөр болсон юм билээ. Одоо жохон нэг юм үг даадгүй, нөгөө устаадгүй гэдэг шиг л нэг тийм болцсон юм шиг надад бол ялгаагүй юм байна тийм. Аль салбар. Одоо энийг тэгээд одоо шүүмжлэх зөв ч юм уу буруу ч юм эсвэл нийгмийн юм болцсон юм уу? Одоо үеийн хүмүүс юм болцсон юм уу? Бидний үе чинь бол тест аав ээжийн үг сургаал алт гээл те одоо ах цахаа хөдлөнө гэх тийм байдаг юмсан бол одоо бол яг л адилхан та нарын яг харж байгаатай ер нь жоохон нэг юм тэгэд ийм үг яваадс тэр одоо үний юм уу шүүмжлэл магтаал зэмлэл одоо нөгөө загинж байгаа идрийг ерөөсөө нэг үг гэж ойлгодог болсон. Бүр нэг юм ялгаж салахгүй. Тэг ингээд жоохон хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэдэг жоохон юмыг айгүй хэлбэрчлэх гад байдаг болсон юм шиг санагдсан надад. Миний хувьд болохоор зүгээр яг юм туйлбаргүй болсон юм болов уу гэж санагддаг. Ер нь ажиллаа болол болчиход байна. Тий, ингээл нэг газар нэг жоох ажиллаад алгуулчдаг, бүх салбарт. Тэгэл энэ тийм ингээл найз нөхдөд сонгоод хүний нөөц гэдэг юм амар асуудалтай болсон. Энэ дүүнер мөнөрийн Z generation дээр авахлаар нэг сар ажиллаад алгуулчих. Бидний үед чинь бол тэгэл яг одоо шинэ үед гэж бид одоо 5 6 4 5 жил ажилласан. Тэгэл одоо яг тэгж ажиллаж байгаа ер нь тийм ховор болоод байна. Ховордоод байна тийм. Нөгөө нийгэм юу сошиал нээлттэй болчоор тэгдэм үү? Ер нь аливаа юм чинь яг тийм штэ те. Энэ бол уг нь бүх цаг үед байх хэрэгтэй хаа. Аливаа тийм тууштай байх, үнэнч байх яг нөгөө өөрийнхөө сонгосон бодсон мэрэгчлэр те өөрийнхөө харсан юм амьдралаар явъя гэж бодож байгаа бол дүүнэрэ те яг тэрэндээ гоё тууштай. Одоо үнэхээр хэцүү угаасаа хэцүүгүй юм гэж хаанч үйдэг шүү дээ. Тэрийг давж тисэл одоо маа Ботошко ч гэсэн хэлж шинэ үед хэдэн жил ажилласан. Би ихэд 1 жил шинэ үед ажиллангуудаа 12 онд ороод одоо би 14 жил мөрөдлийн театрт ажиллаж шít. Энд чи юу юм гэхээр яг нөгөө өөрийнхөө ирээдүг харцсан тий заавал нэг юм хурдан амжилтанд хүрж ингэхтэй гол нь биш. Аливаа юм тууштай байх юм бол бүхэл юм ирдэг гэдэгт л одоо итгэхээрэл гэж хэлмээр санагддаг шүү дээ. Эсвэл нөгөө тэр сэтгүүн одоо тэр Z generation гэдэг байгаа шүү дээ. Сэтгүүн зүгээр нэг юм хүний дор ажиллах сонирхолгүй болцсон. Өөрөө одоо цагт юм юу л бол юу хийж болох юм байна гэдэг ойл одоо өөрөө ганцаараа гэртээ суугаад тэгээ контент бол влог хийгээл та ингээл явж болох юм байна. Юм дахан туурайхнууд амар их болчихлоо. Би яг энэ шиг байх хэрэгтэй юм байна. За яг одоохондоо би энэ ажил дээр 2-3 сар ажиллаж байгаа. Тэгээд намраас би яг тийм влог хийж эхэлнэ ч гэдэг юм. Эргэн тойрны нөлөөлөл нь байгаа бол хэрвээ бидний үед яг энэ нийгэм энэ орчин бол ялгаа. Одоо энэ сошиал илүү нээлттэй олон сонголт платформтой тий өөр юм олон ажлын сонголттой үзэл бодлоо чөлөөтэй бүр илүү илэрхийлдэг ийм юмтай байсан бол магадгүй бид нар бас тэгж хилүүлээ явж байгааг үгүйсэхгүй тий энэ Батуш гэж юм нэрэ гараал явчих юм гээл тий Батушка тий тийм лайв хийцэн тий тэгэхээр илүү нэг өөртөө эсвэл магадгүй ихтгэлтэй болцсон би юм хийж чадна надад хийх сонголтууд нь байна тий за би блог хийж болж гин эсвэл би өөрөө компани болоо маркетинг компани хийж болж гин гэдэг юм уу тий арай илүү нээлттэй болцсон болохоор бас тийм сэтгүүтэй байгаад идэх гэж магадгүй тий ер нь тийм шүү нэг талаараа ийм нөгөө талаараа болохоор ингээд альваад гоё тууштай байгаасай л гэж хэлмээр санагддаг шүү дээ. Та хоёр ингээд доод үедээ яг ярих юм бол хэр сайн ментор хэмжээнд байж чадвал зааж зөвлөдөө. Би бол тэр тал дээр бол өөрийгөө аягүй сайн гэж боддоо шүү дээ. Би бол нэг юм тийм багш тийм скул нэг компани нэг хүний нөөцийг өдөртөг барилдаг ч гэдэг юм хүнтэй харьцдаг ажил хийвэл би өөртөө маш сайн юмыг ойлгуулах тийм сэтгэл зүйч ч гэдэг юм уу. Тэр тал дээр хүнтэй харьцах тал дээр би мундаг шүү. Мундаг. Заста би ч гэсэн өөрийгөө тэгэж бодсон шүү. Би нөгөө энэ талаараа илүү биш санагдаа илүү ч яг уу. Нөгөө одоо нэг жишээлбэл зохион байгуулагч үйд шүү дээ. Тэгээ буудлын ч юм мэдгүй нэг гоё том газрын тим юм ингээд яс мас юмыг байлгах майлгахтэй нэг ийм цэвэр цэмцэр мэмцэр ч юм уу те ийм байлгах тал дээр бол би одоо батны гэж боддоо шүү дээ. Тий. Бас ингэж бодоод байгаа. Одоо ингээд бидний үеийг харахаар маа дээд үетэй харьцуулахад бид нар хүнд юм ойлгуулахдаа эсвэл юунда илүү зөөлхөн илүү арай өөр болцсон болов уу зүгээр
хараад байгаа ш нийтлэг ингээ харахаар Магадгүй тийм. амар заавал нударгаар эсвэл хүчээр Биш одоо яг манай үе бол тийм биш болсон санагдав. Тэгэхээр манай доод үеэс нэг талаар азтай. Явмаар үл за яв гэж явуулна шүү дээ. Тийм шүү дээ. Өмнө нь болохоор ер нь тэгэл урлагийн хүмүүсийг сонсохоор л тайз зөөж эхэлдэг гэл те. Тайзны ард ингээл юм зөөл хэдэн жил зөөж байгаа бол тэгэл нэг бүжигчнэр нэг урагшаа нэг гарч нэг хальж бүжгэлдэг тэгэл. Одоо тэр бараг 10 жилийн дараа нэг жижигхэн дүр авдаг байсан юм уу яа. Тэгэхээр та хоёр бол юм зөө гэдэг ихгүй сте ч дээ. одоо тэгэх юм бол жоохон утахгүй санагдав. Тийм бай. Нэг юм сонин үгээр бас нэг сэдв эхэлчихв. За. Ядмаг сэтгхүү гэл айгүй хинтэнд харагдаад идэг болчих гэл юмнуудын дор яасан ядмаг сэтгэд юм бэ. Ядмаг яриатай юм бэ. Ядмаг бодол одоо өөр юу гэдэг ядмаг асуулт. Гүй яах вэ? Ядмаг хүн гэж одоо юу гэлээ дээ. Ядуу. Ядуу Тэгэл нэг ажиллаа дутуу хийж ийна л гэсэн үг юм байлгүй дээ бодвол те. Тий. Одоо нэг юмыг тайлбарлахдаа нэг хиг ёг гэ тайлбарлаж чадахгүй ч гэдэм юм уу. Ядмаг. Тий. Тэгж л ойлгох шүү. Тиймэрхүү л та. амар их сошиал дээр нийгэм л айгүй их тийм үг ашигладаг болчих. Тэгэл кинон дээрч дээр контент дээрч тэр ямар ядмаг юм бэ? Ядмаг. Тий. Кинон дээрч тэр тий. Тий. Яг бас нэг талаар бас тэр хүмүүсийн зүв байж магадгүй ингээд чи ингээд нэг ингээд гой нэг шүлсээ бүтэн залгаад нэг гой ингээд нэг таашаал авчмаар шүү дээ. Үгээ ингээд бүтэн хилээд ингээд тэр нэг нэхэд байгаа юм нь өхгүй байгаад байж магадгүй л дээ. Зарим нэг уран бүтээлүүд те. Тэгээ ингээд харахаар төгс хийсэнгүйл гэдэг юм л тийм байна л да. Жүжиг кино аль нь ч ингээд зохиолуудыг харахаар гадны зохиолыг ингээд нутгшуулсан одоо тань жүжиг шигч гэдэг юм уу бэлэн зохиолыг байгаа юмыг нутгшуулсан юмнууд нь магадгүй сүрэг комент бага авч байна. Яг өөртөө зохиогоод хийчихээр тэгээ яг өөртөө зохиогоо хийсэн юм дээр жинхэнэ нөгөө яасан ядмаг юм бэ. Тэгэхээр тэр чил тэгэл манай зохиолын тэр нөгөө юу дутмаг байна л гэсэн үг шүү дээ. Юм бол тийм. Яг зарим нь бол лаглаг бичиж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тийм байгаа. Янз л. Гэхдээ ер нь ингээд альч юм дээр жүжиг юун дээр ч вэ ингээд гадны зохиолыг авчсан илүү амжилттай яваад гэж би хараад байна. Яг гадны зохиолч яг өөрийнхөө улсад ингээд те батлагдсан. Тэгээ өөр улсууд бас ингээд тавьдсан. За энэ яг 100% юм байна. Энэ яг ингээд хүссэн үсээгүй яг л амьдрал ингээд хүлээж авахар юм байна гэдэг нь олон жил ингээд туршигтаа явцсан учраас тэгээд тэрий чинь бид нар авангуудаа бас Монголынхаа өрсөн дээр нэмж хасаад ингээд явж байгаа бол бүр л гоё болж байгаа л. Одоо жишээ нь Мөрөөдлийн театрын юм ярих гэсэн үг үү? Мөрөөдлийн театрын жишээ нь 18 оноос хойш үжиг явсан гэж шүү дээ. Тэгэхээр энэ чинь дандаа ер нь бэлэн гадны зохиолыг худалдаж аваад эсвэл нутгшуулаад хийчихэж гэнэ үү? Эсвэл бас өөртөө хийсэн зүйл байгаа юу? Бага шүү дээ. Бага юу штэ ихэнхдээ тэгтээ манайх гадны зохиолыг барьж авсан. Сүүлцээ балд оржгоо шүн бусаа адар гээд Монголынхоо зохиолчдоос хүртэл ээжээгээд бас зохиолыг авч хийжсэн тийм байгаа. Нөгөө нэг талаараа тийм нөгөө талаараас нөгөө Монгол зохиолчдын юу бас их ховор идэг зохиол байдаг ч гэсэн бид нар тэр дундаас мэдээж одоо юу гэмтэйдэг гэж авна шүү дээ Одоо сүүлийн үед бол магадгүй бүр юу болцсон. Бид нар ч гэсэн Монголынхаа зохиолчдын зохиолуудаас тайхаасаа гэж ярьдаг. Тэгээд маш ховор байдаг байхгүй юу? Тийм. Тэгээд одоо юу гэмтэй. Тийм байдаг. Тийм байдаг да гэдэг. Мөрөөдлийн театрын яг одоо найруулагч нь гэдэг хүн хин ажиллаж байгаа. Юу нь бол дандаа манай сүүлийн үед дандаа Пара ах маань, Наранбаатар ах маань найруулж та. Тийм. Манай хамтлагийн туслах найруулагч гэвэл Баяр Цэнгэл гэдэг жүжигчин залуу байгаа. Пара ах чинь бүр яг Мөрөөдлийн театрын гишүүн гэж байна. Урилгаар санал тавьсан. Гэхдээ Пара ах бол баг нэгдснээс нь хойш баг шууд гисэн тий. Анх л 11 12 онд л. Анхны уран бүтээл төр хүртэл найруулж. Тэгээ би бас энийг асууя гэж бодгоо. Одоо ингээд production танай театр гэхээр за Пара ахаас гадна одоо ингээд зохиолууд сонголт зохиол дээр нь яг хэн голчилж ажиллаа та нар руу цацдаг юм бэ юу? Бүгдээрээ сууж байгаа. Бүгдээрээ суугаад зохиолоо одоо нэг зохиол унших байвал тэгээд бүгдээрээ ингээ уншин. За тэнгууд энийг жоохон юу яая. Арай нуршуу байна. Одоо жоохон таны гэдэг ч юм уу. Тэгээл ингээ өөр зохиолч
зохиолч хүн Монголынхаа зохиолчийг дуудаж авчаа одоо сүүлийн нөө Бацаах ах маань найруулагч зохиолч Бацаах ахаараа ингээл кино тохиолдуулаад хаа энэ Франц зохиолыг ингээ Монголынхаа хөрсөнд авчирч буулгамаараа нэгэн Франц үг Монгол үг хоёр чинь тайлбарын хувьд шал өөр болоод ороод ирж шүү дээ. Өнгөцөө чи Монгол зохиолчоор ингээ бичүүлээд танал энэ хэрэггүй юм байна. Энэ арай Европ тал руу гаагаад энэ бид нар тавиад ч хэрэггүй юм байна. Энэ хэсгийг хасаач гэдэг юм. Тэгээ ингээ сайхан гоё зэгцлэн л дээ. Шүү бүгдээрээ сууж байгаа шүү. Тэр яг л хамтлагаараа бид нар чинь одоо нөгөө хувийн байгууллага учраас тийм юу байхгүй. Цөм задлж хаяал буцаал угсрах юм биш. Яг юу нь бол тий. Одоо чинь Тэгэхгүй яг тэр зохиолыг яг тэр чигээр хүлээж тавьчих авахгүй. чинь манайх зарим нэг хэсгүүдийг ойлгохгүй шин. Юу яриад байгаа юм бол. Яг тэр Францд очиж үтсэн хийдвүлээ те. Тэр чи ойлгохгүй шүү дээ бас. Мөрөөдлийн театр чинь яг тайцны кино гэхээр Кино гэхээр чинь бид хэдин кино хэлээ? Ээжийн дайсан. Од болох хүслэн, ээжийн дайсан. Ээжийн дайсан чи 2 1 2 гэж байгаа шүү дээ. Тэгээ од болох хүслэн 3 4 кино байгаа шүү. аха. Тэр чин зохиолууд нь ч гэсэн гадных биш. Тэр бол өөртөө хийж байгаа үстэй. Тэр бол өөртөө. Аха. Тийм. Тэгэхээр нөгөө кино зохиол гэл түрүүнч бид нар ярьжсэн л да. Кино зохиол гэр та хоёр гэсэн кино зохиол их уншиж та хоёр өөртөө биччихсэн үү? Үгүй. Гэтэ их л харж исэн байлгүй те. Тэгэхээр нөгөө кино зохиолын уншлага гэл нэг юм байт юм байл шүү дээ. За анх бас ингээл янгууд хүмүүс урьж уншуулна ингэн тэгнэ гэл тэгэхээр заримдаа зүгээр нэг юм зүгээр би зүгээр боддог байхгүй ингээ кино зохиолын юм уншлага дээр заавал яг мэрэгжлийн хүмүүс нь зөвхөн урлагийн хүмүүс нь байгаад тахаар тухайн зохиолтой холбоотой мэрэгжилтэй хүмүүс ч юм уу те зохиол дээр гардаг иймэрхүү хүмүүсийг оруулаад ингээд зохиол дээр ажиллавал илүү бодиттой болох зүйл байдаг болов зүгээр бодохгүй Байна шүү дээ. Наа чи уншлаганаас өмнө байхгүй юу? Аха. Нөгөө зохиол яг нөгөө бэлэн болох процесс нөгөө одоо жишээ нь одоо би нэг зохиол бичлээ шүү дээ. Одоо нэг онцгой байдлын тухай зохиол бичлээ гэмүүд онцгой байдлын тэр яг нэг зөвлөх авчиж ирээд яг одоо энэ галын хушууга яаж барьдгийг ингээ мөрөн дээрээ дотдох юм уу сухавчилж явдг юм уу ч гэдэг юм. Тэр нарийн технологи шингээж өгнө шүү дээ. Тэгжиж тэр мэрэгчлэг товоолгож гарна. Тэгэл тийм учраас одоо хуулийн мэрэгжлийн кино хийгчвэл заавалчгүй хуульч зөвлөн. Ийм хиллэг байдгүй шүү. Яг шүүх хурал дээр ингэж өмгөөлөгч босч ирээд ингэж хэлдэг шүү. Заавалчгүй тийм зөвлөх хүмүүс байна. Тий. Одоо баян ядуу хүний амьдралын ялгааг хүртэл те түрүү бид хоёроос яриад амьдрал дээр болдог процессыг бол бид нар ч юм бас хөндлөнгөөс өөрсдөө ингээд янзлаад яг мэрэгжлийн тим юмнууд одоо эмч тим юмнууд дээр бол зөвлөх хүмүүс заавал цагдаа эмч хуульч одоо тий шүүх шинжээч гэдэг юм. Хэлгийн хүртэл бид нар асуу. Хэлзүүч хүн яаж байдгийг ч гэдэг юм уу. Тэр болгоноос бол хүмүүс зөвлөгөө авна шүү дээ. яг мэрэгжлийн зөвлөгөөнүүд мэрэгжлийн тэгээд за одоо болсон гэд бүр зохиолоо баталчлаа гэсний дараа нөө жүжигчтэйгээ уншлах шүү дээ. Яг уншиж байхдаа бол засвар гэж байхгүй шүү дээ. Зүгээр уншиж явах явстаа нөө жүжигчтэйгээ уншиж явах явстаа найруулагчтайгаа бол зөвлөлдөх юм бол байна шүү дээ. Найруулагч энэ текстийг нэг жоох ингээд хэлчүүл яах юм аа. Утга нь алдагдахгүй бол тэгвэл наа чамд тэр нэвтэг юм байл тгээ хэлчихэж юм. Түс утга санааг нь бол өөрчлөхгүй ш. Тэр нь өмнө баталцсан учраас зөндөө шүүгээд баталцсан учраас жүжигчд бол найруулагчийн тэр юугаар л явах хэрэгтэй. Зохиолын үг, амьдралын үг гэдэг чинь шал өөр байхгүй. Бид нар яг нөгөө Swiss Stars хичээлийн дагуу окей дөрүүдээ авангууд бүгд дэвтэр дээрээ бичлээ яг одоо хідүүлээ яриад суухад маш ойлгомжтой ярьж байгаа шиг яг тайзан дээр гараа ярихад хүртэл яг тийм хэллэг рүү өөрсдөө хуурган 7 үг хэлэх байсан бол 4 болгоод нэг хялбарчлаад аюу хүнд эвтэйхэн болгоод хэлчих гэдэг юм уу те. Тийм. Тэгээ сайн нөгөө яг нэг зохиолын үг жирийн нөгөө хүний үг өөр гэж шин мэдээж өөр байх л та. Тийм. Тэгэхээр өөр л байх. Тэнгүүд ингээд диалог одоо кинонд диалог гэх үү те. Энэ дээр нөгөө харилцан яриа диалог ингээ харахаар зарим нэг тал дээр нөгөө хүмүүс хэтрүүлээд байгаа юм шиг зүгээр зүйл их байдаг. Их хараал оруулдаг ч юм уу. Яг ингээд очроо үтер зүгээр жирийн үед хоорондоо би юугаа ярьж байгаа юм шиг яриа оруулдаг ч юм уу. Энэ ихэнхдээ хүмүүс таалагддггүй. Гэхдээ нэг хэсэг нөгөө нэг яг 2010-ад оноос нэг ийм үгнүүд их орж ирсэн. Жаргон хэллэг гэдэг шиг. Тий. Зарим хүнд бас их таалагдаад идэв ш. Тэгээ энэ сүүлдээ бүр утгаа алдах шиг санагдсан. Тэгэхээр ямарваа нэг юм хитрхи болоод тий. Дооцын аюу тааруулах хэрэгтэй л дээ. Зарим нэг үед нэг ингээд яг тэр амьдралын яг бод тимийг оруулж иж ари үнэмшилтэй болох тохиолдол байна шүү дээ. Тэгээ нэг зохиолын үг нь бол аюу гоё үг байгаад байдаг. Найруулж энэ ингээд үнэмшилтэй болгонд ингээд амьдралын нэг ийм жаргон хэллэг оруулчих л да. Жаргон гэдэг юм тий. Нэг жаргон одоо юу юм даа нэг тийм. Аха. Хэлж мэдгүй нэг жаргон л гэдэг хэллэг гэдэг тий. Тий. Ийм юм айгүй кинон дээр бас ажиглагддаг болоод байгаа байхгүй тий.
Тийм. Тэгэхээр эн чинь бас нэг тийм орлуулдаг үгнүүд байдэн шүү дээ. Нэг хүүхдүүдээ гаргаад ирсэн. Гал гэж гэдэг юм уу? зарим нэг үед баах маавч гэж ярьдаг ч гэдэг юм уу? Эн чинь бол яг тийм монгол хэлний үг байхгүй шүү дээ. Зүгээр ингээ амьдралаас нөгөө нэг хүмүүс маазах тийм 9 шидийн юм дээр гараад ирсэн үг ганц нэг юм дээр хүлийн зөвшөөрөх юм дээр яг нэг шигтгэж илүү үнэмшилтэй болох тохиолдол байж болно. Тийм. Тэрнээс биш хитрүүлж болохгүй л дээ. харин бүр заримдаа бүр арай л хитрээд ах шиг санагддаг байхгүй. Яг заримдаа анх бол таалагддаг юм байсан л. Гэхдээ энэ бол арай л утгаа алдаад нэг зүгээр хараад байдаг. яг зөв. Тэр шүүнш. Үнэ. Тий. Тэгээ яг тэр шиг одоо ингээл та нар бусад продакшныхантайгаа олон урилга аваад биеийн дээр очдөг л байлгүй те. Зөвлөгөөг яг шулуун шударга яг хэлж чаддгүй биеийн дээр. Хэлнэ шүү. Тэгтээ Оо, явахгүй байна гэдэг ч юм уу. Учиргүй тийм амар юм. Энийг солимол гэдэг ч юм уу. Шууд хэлэх юм байх. Зүгээр гоё юм. Тэрийг тэгчүүл илүү гоё юм биш үү? Энийг тэгчүүл Зөөлрүүлж хэлээ. зөөлрүүлэх эсвэл мэдээч хүн уран бүтээлч хүн чинь тийм учиргүй нэг таалагдсан арай л бас бишээ гэдэг уран бүтээл тавих нь ховор шүү дээ. Маш ховор. Тийм ээ. Олон хүний тарихнаас гарч амжтэй. Тэр олон хүмүүсийн бодол санаа нийлсэн учиргүй нэг 50% доошоо унчих тийм байхгүй л те. Зүгээр энэ тэрэн дээр харин тим нэмчүүл гоё юм шүү. Тэрийг тэгээ өөрчилжүүл илүү хүмүүст хүрэх юм шүү гэдэг нөхөрсөг зөвлөгөөнүүд бол байнгын байна шүү. Байнгын байна. Кинонч тэр жүжигэн дээр ч тэр байна л да. Кино бол одоо нэгэн тавигдсан юм засгаар одоо жүжигэн дээр бол тийм нэрээ тийм биш. Тэгээд нэг маргааш нэг яод үзийгүүд үнэхээр батлагдчихвэл тэгээд цаашаа тэрийг янзлаа явчих боломжтой. Одоо битээр ч гэсэн партнерлж байгаа учраас би бидний замнаа зингжүүлээж өө нэрээ тийм биш тэгэл ингээл би биендээ хэлээл заагаал зөвлөл явчихдаг л та. Тэгэхээр нөгөө тайзны уран бүтээл өдрөөс өдөрт ингээд чангараад сайжраад усан шахагдаал шүүсэн яана гэдэг шиг л тийм. Хүмүүс бас яг тэгдэг байсан шүү дээ. Тайзны жүжиг гэдэг юм бол зам 7 хоног өнгөрөөд 10 хоног өнгөрөөд одоо тэгжиж л гоё болдго юм байна тийм. Тэгээд очиж үзье гэдэг. Тэгээ очиж. Тэгэхгүй эхнийх бол эхний 7 хоногийнх дэмий шүү гэдэг. Тэгс яг ярьдгийн. Тэгтээ нөгөө нээлтийн тоглолт бас нээлт гэдэг утгаараа бүгд ингээд бүх юмаа дайчлаад бүр гоё болох тохиолдол байдаг. Нээлтийн тоглолт тий. Тэгэхээр бас манай энэ удаа нээлт гэдэг ч бас өрмөц гоё. нэг хэсэл гоёсаа гэж. Тийм. Одоо мөрөөдлийн ер нь жүжиг гэхээр мөрөөдлийн театр дээр жишээ авахад нэг энэ жүжигийг ойролцоогоор дунджаар ер нь хэр удаан хэдэн өдөр тоглолт юм бэ? Сар тоглолт шүү дээ. Ер нь сар. Ер нь л тийм байдаг тийм. Ер нь сар. Сар гэхээр манай нөгөө Монголын зах зээл чи яг л тэгэж таарад байгаа. Сар гэхээр яг сарын хугацаанд тооцоо гаргахаар хичнээн үнд үзүүлсэн гэж тооцдог юм. Одоо ингээд соёлын дөрвөө чи ингээл 1300-ны судалтай шүү дээ тий. 1300 хаа. Бэлтаачтай хоёр давхар дүүрэн байх уу? Гоо тэгэл бас янз шүү дээ. Доороо нэг давхар дүүрэх тохиолдол байна. Дараа нь бүтэн дүүрэх тохиолдол байна. Тэр нь болохоор нөө 5 дахь сайн бүтсэн амралтын өдрүүдээр ч гэдэг юм уу. Ажлын өдрүүдээр арай доотлол байдаг ч гэдэг юм уу тий. За хэсэг хугацааны дараа үргэлжлэн та бүхэнд Эдэн подкастыг сан мэгэл хүргэж байна. Та бүхний биедээ оруулах хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд чинь хамгийн чанартай байх хэрэгтэй. Учралтог Эдэн подкастыг сан мэгэл шар эрэг солиулж байна. Тэртээ 1890 оноос түүхтэй Испаниас гаралтай энэ хүү шар эрэг та бүхний хамгийн дотны хүмүүс, найз нөхөдтэйгээ хамтдаа тэмдэглэж байгаа баярт өдрүүдийн хамгийн гоё дурсамжуудын нэгийг бүтээх болно. Сан мэгэл учралтог. За пив ундралгатай хэдүүлээ ингэнэ. Эхлээд ингээ сайхан зузаан хөөс үүсгэж чинь. Тэгээ хааны дагуулад ингээ пив ундралнаа гэж. Ийм гоё юм голден өнгөтэй pale pilsen гэдэг. Ийм голден өнгөтэй ийм гоё пив байна. Cheers. Сан Мигел. Ингээ хүмүүс ерөнхий харахаараа урлаг соёлын хүмүүс амьдралын боломж бололцоо айгу өндөр болчлоо гэж санаад байгаа шүү. Мөнгө зээлээч гэж хэлж гин үү? Учрал зааж байгаа. Яг наад руу ч орно. Учрал болохоор сайн урлагийг бол дандаа нөгөө үзэгч талаас тийм яг асууж байгаа байхгүй. Тэгэл ингээл маа найз найзууд хаяа тэгдэх. Батушка энэ секс цэм дээр яг жигнэс хийт юм гэхэлэр би явууч болоо жигнэс л хийн штэ яасан. Гэнүүт тараа. Жигнэс тийш шинжилгээ минжилгээ өгж байгаа яг сайхан жигнэс. Тэнгүү бүр өнөмшч зэ. Нэр юм уу? Зарим нь ямар гоё ч гэж байгаа шээ. Байр завтаа. Жигнэс гэж байгаа. Жижиг ч болчмоор юм байна гэдэг. Тэгээ урлагийн мэрэгжил амар гоё. Сайн тэр секс хийдэг нь үү? Үгүй би өөр талаар нэрх чинь нөгөө Мэгмар нар ах манад орсон шүү дээ тий. Шүн бусан адар дээр 2 жилийн өмнө Орос аяг хөөх юм ярьсан байхгүй юу. Мэг ах ороод одоо хэдэн хүн блээ тий 70 тий 80 руу төгсөж байгаа шүү дээ баг тий. Тэгээд
найзууд нь ингэж ярьдаг гинэ. Орой гэртээ очивол миг ахын найзууд нь за чи ста нэр гоё юм аа. Тайзан дээр гараал. Ста жоохон октоодын донд ста чи сайхан байна уу гэл тэгдэг гинэ. Гүй өгш одоо яах вэ миний ажил юм чи хийшт мишт гэлтэнгүүд. Бид нар яах вэ тааз чиртэл дээш хараад нөгөө дарааллынхаа имийг уугаал байж чамд татаархмаар ингээл гэдэг шиг нөгөө урлагийн мэрэгжил угаасаа гоё идэх байхгүй юу. Тий ямар сайндаа нөгөө нэг урлагийн хүмүүсийг хараа үзсэн маа найз нэг ихнэр ярьж байгаа байхгүй. Жүжигчин нөхөртэй хүмүүс амар хэцүү маа. Би л авста нэр өөрийнхөө нөхрийг тэр жүжигчин хинтээ тэр нөгөө жүжигчин хүмүүстэй үнсэлцэн ээжвэл би нэрээ би тисэхгүй гэж аваа. Мом зомын барайл гэж заавал гэж хэлж билээ. Тэгээ үнсэлцэх нь болж юм шүү дээ гэж яа. Тэгээ нөө баригчсан чиг гэж дээ. Тэгэл эн чи ажил юм чин бид нар тэгээд харин тий амар наад асуулт чи асууд юм өө тэгэл ажил одоо жишээл эрэгтэй хүн нөхрийгөө тэгж штэ эмэгтэй одоо тоор дээр авангууд эхнэрийгээ тэгж ботоор бас хэцүүтэй ингээл үйлцэл ингээл секс тийм учраас нөө за эрчүүд бол яхаа урлагийн хүн бол эмэгтэй хүн бол урлагийн хүнд хартан үнтэй суучвал аюу хэцүү. Тэгэл хөдөө орон нутгаа сар яваад өгнө. Шүн орой жүжигийн бэлтгэлтэй гээл яваад өгнө. Хартан хүн бол тэгэл яг бэлтэж байгаа гаж гэдэг ч юм уу юм шиг тийм ургуулж боддог. Тэгэхээр урлагийн хүний эмэгтэй хүнийг бол маш ойлгодог нөхөртэй байх хэрэгтэй. За Аз болоход одоо манай хамтлагийн манай Баярмаа одоо Алдармаа гэдэг хүмүүс ар гэрийнх нь бол маш сайхан ойлгодог улсууд. Ер нь тэгээд дийлийнх нь тэгэл ойлгодог хүмүүс л одоо суудаг л та. Тийм ямар сайндаа нөгөө хүний оронд бодно гэдэг шиг нэг хэдэн жилийн өмнө надтай хамт ажилладаг найз гэрлээ нөгөө Lovers гэх кинонд тоглоод. Айгу. Эротик кино ш. Тийм бүр амар сцен ихтэй кино. Тийм чи орсон юм уу? Үгүй. Гэрлээ мэрлээ бид чи хамт ажилладаг байсан. Хамт ажилладаг. Тэгээд найз нь кино тоглоо гэдээ ажлаасаа чөлөө авч яваад кино нээлттэйгээ бид нар очихгүй юу? За. Манай хүн дөнгөж хөтлөө хүнтэй суудсан. Тэгэл чи эротик кино л үү? Эротик амар эротик. чиндөө тэр хоёр ч үзег үлдээ. Тий. чанга байгаа юм чи. Тэг ингээ харж байгаа л яг нөхөр нь яг миний задлын шал сууж байгаа юм. Тэг ингээ үзэж байгаа яг тэр нөхөрлөн ингээл тэгэл кинод басаал за гээл сайхан кино болж аяр хэцүү байх нөхөр сайхан кино байна. Тэгэл тэр чинь хартаа хүн бол тэгэл тэр чинь бөө гэртээ хараад бөө асуудал үүсэж. Айгүй харин. Чи кино тоглох байсан надад хэлэхгүй яасан. Би ийм байсан бол юу чамд тоглох юм бол. Үгүй гэхдээ хаа тэр чинь процесс нь өдөр болгон мэдчихийдэг байхгүй юу? Одоо жишээлбэл дөлгөөн болвол ирэх болгонд дандаа бүгдийг хилдэг байсан байхгүй юу? Тийм нэг бол. Өнөөдөр ийм сценд орно. Орж ирэнгүүтлээ өнөөдөр ингэсэн. Тэгэхээр чинь өмнө нь мэдчихсэн учраас яг дараа нь үзэнгүүт нөгөө ярьжсэн юм чинь л явж энэ да гэдэг. Тийм ээ. Энэ ерөөсөө л тийм харилцаа шүү дээ. Энд чинь угаасаа анханасаа жүжигчин хүн гэдгийг мэдээ суучаад тэрийг гоё ойлгох хэрэгтэй шүү дээ. Чинь мэрэгжил ажиллаа хийж гин те. Тэрнээс шууд хаашаа нэг юм зүгөө завхаа зайдан аваа суудсан. Миний нөгөө түрүүний хэлдгээр жигнэсээ биш чи. Жигнэсээ биш чи. Бид нар ажиллаа игээл явж гин. Энийг маш сайн ойлгодог тийм л байх хэрэгтэй шүү дээ. Тэгтэл ер нь л яг одоо юу гэдгийг 12 3 4 5 онд яг нэг кино эд хийгдэж байсан үе шүү дээ. Тэрүүгээр ер нь л ямар ч найруулагч нар ер нь л эмэгтэйчүүдийг нүцгэлж гээд идвэсэн. Тий. Болж л өгвөл ингээл нэг юм хайр дурлалын драмтай кинон дэр заавал нэг юм секс сцен оруулах гал тий. Одоо бол нэг тийм юм ажиглахтаа болцсон шүү дээ тий. Батлуушкад бол тийм кинонууд байдаг. Ямар нэг тийм сцентэй юмнуудас байдаг шүү дээ. За минийх гайгүй хараа. Би ч нэг тийм. Баярмаа тийм хэр юу вэ? Ганц нэг байгаа. Урлагийн бүх хүмүүсийн замналт байгаа. Тэгээ найзуудлынхаа өмтэй учраас хүмүүстэй. Байлгүй л яах. Тэгэл ингээл тэгэл таад яах ингээл нөгөө кино тоглож байгаа хүмүүс ч хүмүүсэл ингээл гоё дурлж морлох уу гэл. Чи ажил юм чинь нэг тийм бодогдохгүй шүү дээ. Тийм үү. Ман зэн бол дурлаад өстой сүйд олноо молно гэх өөрөө хараад тах шүү. Тийм нэг яг өөрөө тэнд байгаа. Би ч бол ажил гэдэг нь сэтгүүгээр ингээд хандчихдаг болохоор. Би ч гэсэн бас боддتي. Би ч бас сүулт энэ салбар руу орсон шүү дээ. Энэ оператор болоод. Тэг ингээ харангуут л ингээл баахан гэрлийнхэн, дууныхан, операторын баг найруулагч нэг өрөөнд дотор байх чил энэ хоёр юуг сэрэлдээл тэнд ингэж ивдэг. Үгүй ямар сайндаа би нөө ютубер эротик ч бүр яг бүр порно киноны жүжигчдийн баримтат кино докюментари тэгээ бас ярьслаг байсан. Тоохгүй хаас өөр ингэ зураг авах. Тэд нар чинь бүр ингэ оролдоо байж байгаа. Хамтрагчтайгаа хүртэл. Тэгээ тэр чинь нөгөө эрэгтэй хамгийн их зовдөг юм биш үү? Тийм гэсэн. Порно кино. Тийм хамгийн эрүүл байх хэвээр. Тэгэл тэр чинь нөгөө нэг байнгын л эмэгтэй шигэ биш шүү дээ. Бас арай өөр. Тэгээ тэр чинь нөгөө нэг ингээд
Тэр чинь одоо За кат гэдэг гэж байгаа байхгүй. Яг ингээд байлгаж байгаарай. Гингүү тэгээ хоорондоо өшнөр нэг амьдрал яаж ин байж нэг баг гэж угаасаа тэгдэг. Тий яа. Сайн найзууд өдрөө тэгэл нэг секс хүртэл яг ажил нь болцсон. Тиймэрхүү юмнуудс байдаг юм шиг. Тэгэхээр жүжигчдэр ч гэсэн заавал хайрлаж дурлал тийм тоглохоор тийм байдаг. Гэхдээ яг хөө дурладаг юм бас байдаг гэсэн. Тий. Дүр тэгж дурлж ш дүрдөө ордог хүн ч гэж бас байдаг бах тий. Бага. Партнертай ингээд дурлаа. Бас тэгтээ Хэцүү хэцүү ажил дурлал тий. Одоо жишээл манай жүжигэн дээр бол их маах дурлал залуугийн дүр тоглож байгаа байхгүй бүр. Чамтай юу? Үгүй манай намана гэж жүжигчтэй. Тэгэхэд бүр тий их маахыг харахад бүр яг дурлж чадсан. үнэхээр үнэнгээсээ дурлж байгаа юм чинь бүр супер. Тэгэл тэр чин одоо нэг сар гарангийн хугацаанд энэ тоглолт хичнээн явууч нөө тэр хүртэл тийм байж аа л тэгэл тэрнээсээ гараал явна шүү дээ. Тэгээ одоо ингээд жүжигчин ингээд зүрх айгу муутай болд гэж байгаа байхгүй. Насны нөгөө юу одоо ингээд одоо жишээ нь Баярмаа өдөр болгоо уйлна жүжигэн дээр. Тэр болгон чинь нөгөө тархичийн худлаа уйлж ин үнэн уйлж ин гэж хүлээж авдаг үгнэ. Яг л үйлдэлээр нь хүлээгээд авчдаг. Уйлахлаар нь хямрал явагдаж ийн ингээл зүрх ачаал ирээл ингээд тэгэл нөгөө хүмүүс чинь ингээл амар хямраал уйлна гэдэг чинь тэгэл мэдээж юмдаа орж иж тэгэл ийм яг ийм хэцүү юм болоод байна. Ингэж ингээд тэр юмнууд чи процесс явагдах учраас нөгөө тэр хямрал тэр юмнууд жүжигч хүмүүс яг нөгөө зүрх мөрхөнд амар ачаалдаг. Тэгэл ууралдаг нөгөө юм байв. Харин тийм. Тэр болгоо нөгөө зүрх нь ачаалаа. Уурлан бүтэн саржингаа уйлна гэдэг ч одоо юу гэсэн үг. Ер нь жүжигч хүмүүс энэ зүрх муутай, хотоод муутай их болдог. Орой үдж дандаа бэлтгэлийн үеэр хоолоор их тамир тинхийг аавна орой үдж тэгээд их жоохон нэг юм амьдралын хэм маяг нь жоохон юм нөгөө юуг хажуугаар нь гоо зүйтэй байх хэрэгтэй байгаа тийм төлөвлөгөөгүй. Одоо нэг юу гэдгийг офсын ажил ихлээр ч өглөө 9 цагт очиод 5 цагт ажиллаа тараа 6 цагт фитнес дээр очиод фитнесээ ингээд бид яг тэгээд төлөвлөчихлөөр л хөдөө гадаа нэг тоглолт гадагшаад шашгүй жүжигийн бэлтгэлж гэдэг юм уу гэл гинт ажил ингээд гинт ингээд гараад ирдэг. Тэгэл нөө төлөвлөсөн юм байхгүй болчихдог. Тэгэхээр ингээд нэг талаараа бас нэг жоохон юм төлөвлөгөөгүй амьдэрдэг болсон. Төлөвлөгийг ихлээр эвдэглээд байдаг. Боломжгүй. Бүр хар ажилд орд юм билж жүжигчний мэрэгжилж хүн харахад одоо хамгийн гоё мэрэгжил юм шиг ирнэ. Нөгөө юм түрүүний хэлсэн. Би ихнэрээ тохирж идэг нөгөө зүрх тарихт ингээд хямарж идэг те. Та хоёрын сэтгэл зүйчдэр очиж үзчихсэн үү? Үзэж байгаа. Би нэг харин нэг очиж үзвэл гоё ахтаж болоод байдаг те. Уу яг бидний ажил чинь бол ажил гэдэг утгаараа бол тэр ингээд учиргүй нэг сэтгэл зүйчдэр очихоор нэг хэмжээний биш л те. Яг бас бид нар ч бас нэг ажил гэдэг утгаараас мэдрээд байгаа биш мэдрээд байгаа болохоор нэг зовж ийн гэж ойлгохгүй байхгүй бас те. Тэгсэн яг эд эрэхтэн цаагаараа ингээд хямраад идэл юм байл л те. Тэгтэл ер нь бас ингээд заримдаа харахаар ихгүй маазан дунд ажил яваад байдаг шүү те. Ер нь тэрүүгээрээ барыг сэтгэл зүгээ эмчлээд идэг ч юм уу. Ялангуяа ингээд 2 дугаар сувгийн юм ярингууд бүгд ингээд сэрэгчдэг те. Тэгэл нэгэн тэнд ингээл ярингуут л бүгдээрээ өөрөө. Тэр чинь бас нэг зүгээр ч бид нар чинь шөнө оройг ингээ нойргүй ингээл би хаяа бие бинийгаа сэргээх гэж бодлоо уны ярина ясан шидийн 2 дугаар сувмаг үе би маазраа штэ. Тэгэж ингээд бие бинийгаа сэргээж байгаа. Тийм. Тэгэхгүй бол ингээд сүултээ ингээд бүр ингээд гөлөждөг байхгүй шөнө ингээл 3 цагт 4 цагт яах вэ? Юм нь болж өгдөггүй те. Тэгээ нөгөөдг нь хилээд ахт ойлгодгүй ч гэдэг юм ингээд тархин гөлжаад байдаг. Тэгэхээр зайлшгүй нэг тийм жүжигч дунд нэг юм маазрах юм байдаг. А тэр нь ингээд янз бүрийн хүний утас 9 юм дээр ингээд нөгөө сошиал тавигдж байгаа эдгээр нэг алиа салавда маазарсан ярьж байгаа юм нэг харж гинөө та нар ингээд идэг. А тэгэхэд яг ясан юм дээр тэр жүжигчүүний мэржлийн нэг юм дагалдах хэрэгсэл болцож гэдэг юм уу те. Зүгээр нэг юм бие бинийгаа тэгэж ингээ хурцалдаг, хөглөдөг. За заавал тийм юмар хөглөх албагүй л дээ. Гэтэл нэг тэгэл юм хөөрхөн хөгжилтэй хөнгөн амьдрах гал ингээ үздэг тийм мэрэгжлийн онцлог байгаа байхгүй. Миний хувьд бол хамгийн гоё мэрэгжил. Яг нэгэн юм биш. Надаа ингээ одоо ингээ тоо хоёртой ингээ ярьчаал дахиад бид нар хамтлагийнхандаа яриад дахиад ингээ дандаа ингээ орчин солигдно, хүнэн солигдно, сонирхолтой. Тэгээ дандаа өөр хүмүүс. Тэгэл хөдөө натурт сар зураг аавна. Өөр багтай, өөр хүмүүстэй, тэгэл өөр тогоочи хаалт тий. А одоо офс ажилчин бүтэн хэдэн жил ингээл нэг офстоо суугаад нэг газраа ингээл тэгэл нэг тийм штэ тий. Яг тэр мэржлүүдийг үгүйсгэж байгаа юм шүү. Жүжигчний мэржлийн нэг онцлог л тэр. Маш олон хүмүүсийн дүр доор. Тэрүүгээрээ бас их гоё хөглөгдөж их гоё стрессгүй байдаг усууд юм болов уу гэж би бас боддог бас тийм. Одоо ингээд зүгээр ашиг орлого гэл хүн болгон л цалин мөнгөтэй амьдарч байгаа шүү дээ тий. Тэгэхээр дөнгөд би яг энэ сошиал хөгжсөн үе болон хөгжихөөс өмнөх үеийн яг олон нийтийн ажил хийдэг урлаг соёлын хүмүүсийн амьдралыг
зүгээр би бодохоор сошиал хөгжсөн үеэс хойших амьдрал нь илүү сайжирчлаа гэж би зүгээр бодоод байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тэр чи сошиал ч одоо бас нэгэн нэг хөрхөн нөө мөнгө олох сурталчилгааны нэг дагалдах хэрэгсэл болчихлоо шүү дээ тий. Гэхдээ яг нөгөө л бас нөгөө ярьдаг юм урлаг спорт дуучид гэдэг юм уу те юу рекламдах уу ямар хүний юмыг яах уу. Тэгээд одоо бид нар чинь хэдэн олон жилийн өмнө танд нэг юм бэлэг явуулъя та манай энийг ингээд захиалга бид нар гаднаас юм захиалга авд юм аа. Тэгвэл бид нар чинь тухайн үе чинь нэг тийм заллин малин байдаг юм идэггүй ингээд за энэ бараанаас захиалаар энэ гаднаас ингэж бараа захиалж авчирдیں۔ Бидэрт ингээд биелэгсэлт өгөөл ингээд сүуд болоод тэнгүү чинь нөгөө хүмүүс чи баах хүмүүсийн захиалгыг авангуудаа алга болоод мөрөө явцсан тохиолдлууд над дээр биш л те. Тийм тохиолдлууд олон жилийн өмнө гарч исэн байхгүй. Тэгэхээр бас энэ чинь одоо бол тэгтээ харьцангуй шал өөр болцсон нөгөө цагтаагийн байгууллагуудаас ч гэсэн анхааруулдаг болцсон. Одоо ийм сурчлууд та нар өөрөө асуудалтай болно шүү гэж ингээд болцсон. Гэтэ яг нэлийн дэмтэй байгаа дах шиг харагдаад байна. Дэмтэй байлгүй байх те. Тий. Тэнгүүд нэг ашиг орлого гэхээр нэг жүжигчдийг ингээл ер нь урлагийн хүмүүсийг амар мөнгөтэй гэж зүгээр жирийн хүмүүс зүгээр өнгөцгөө хараад тах тохиолдол их бай. Тэгэхээр та нарын амьдралын боломж бололцоо ер нь бол яг төвшин ямархуу байдгийн болоо гэж хүмүүс. Гэхдээ одоо ингээл дундаж нэг жүжигч тий. Нэг жүжиг тоглоод цалин байна штэ тий. Тэр цалингаараа ингээл 3 өрөө байр 3-ыг авна штэ. Оо. Амар хэлдэг. Энэ нөгөө одоо ганцхан уучрал асуугаад байгаа юм биш үү? Хүн бол асуудаг байхгүй тий. Хитэн төгрөг авдаг. Би тэгэнгүүт бас ингээд би хүний нөгөө цалин байл асуух би өөрөө санаа зовдог. Тэгэнгүүт яг урлагийн бидний юу сонирхолтой байд юм шиг байна. Батушка одоо ингээд нэг тоглолтноос ингээд цалин эдийг авах юм хөө би тэг санийх шиг маацдаг. Тэ нэг тоглолтноос найз нэг 3 өрөө байр авах нэг Монгол яаш гэнүүднэрээ байгаа. Тийм үү гэж зарим нэг амар итгэдэг болсон шүү дээ. Тийм шүү дээ. Зарим усуд бол яг хэвээр нөгөө жилийн нөгөө офсын ажил хийж байгаа жилийн цалин нэг сар дотроо олдог ч гэдэг юм уу. Тэгээ тэрийгэ захиран зарцуулах нь жилдээ хуваадаг ч гэдэг юм уу. Бид нар чинь жилдээ хэдэн тоглолт уу гэж сонно шүү дээ, тий. Жилдээ нэг юм уу хоёр тоглолт хийн шүү дээ, тий. Тэгээ голоор нэг кино ши цар сурчлагын реклам гээл. Тэгэл яг хэвээр нөгөө сар болгон нөгөө ажил хийдэг цалингаа ингээ яадаг бидний нөгөө одоо жилийн цалин нэг 2-3 сартаа олоо тэрийгэ захиран зарцуулдаг ч гэдэг юм уу. Тэгэл янз л. Манайхан бол гэхдээ амар баян амар лаг гэж боддог. Яа тэгж бодох нөгөө Холливуд одоо Солонгос Япон ингээд одуудтай харьцуулаад байдаг. Манай ч угаасаа цөөхөн хүн амтай жилдээ хязэл баг хэдэн төгрөгөөр яаж яадаг үлээ гэл бас асуудалтай шүү дээ. Гэхдээ баярмаа ер нь зардал өндөр үуч ээ. Би юу? Би одоо гайг баха. Гайгүй юу. Тэр одоо нүүр ам тэгээ маяглаад нүүр ам амда бодог айгүй баг хум сурууч гэдэм үү одоо нэг тийм эмгтэлэг талаас одоо ингээ хумсыг халж гинөө та нараа. Эмгтэлэг талаас зардал айгүй бага гэхгүй юу. Тий. Гэтэ заавал нэг урлагийн өнгө гэхээр л нэг гой байх хэрэгтэй байгаа гэдэг шүү дээ. Тэгээ гой байхын тулд заавал зардал өндөр байх гэдэг шүү. Үгүй хаа. Миний хувьд бол би бол за би ч одоо энэ эрэгтэй юм болов. Би бол яг хөө мэдээж тийм. Гэхдээ хүн ер нь заавал урлагч юу ямар ч гоё юм цэвэрхэн, цэмцгэр тэ байгаа юмаа гоё цэвэрхэн өмсчдөг, бас хөрхөн ингээд өмсчдөг байхад л болно шүү дээ. Тэрнээс ч заавал урлагийн өнгө л амар битүү брэнд мэдхгүй би л яг тохируулахаас л тий. Цэвэрхэн. Тэгээ нөгөө урлагийнхаа ч бас нөгөө гоё юм бараа бүтээгдэхүүн оруулж иж байгаа усууч аюу их гоё хамтарч ажиллана. Биелэгсэлт явна. Тэрүүгээрээ бас гоё ингээ яачдаг усуд бас байна тий. Тэгээ зарим нь бол мөнгө төгрөгөөрөө ч авдаг л тохиолдож байгаа л тий. Дан бас тийм биш шүү. Дэлхийн амьдралаар ярихгүй шүү. Би ч тийм сошиал хүн биш шүү дээ ерөөсөө. Сошиал ер нь баярмаа тийм баг шүү тий. Сошиал тийм гайгүй ингэ шүү дээ. Ер нь айгүй ичимхий ихгүй юу. Тэгэл нэг стори юм хом хийж мэхээр өстө түрүү. Тайзан дээр авьяасаа гаргадаг тий. Тайзан дээр бас чинхүү. Тий. Амьдрал дээр бол дарахаа. Батушкач бас яг бусдад харьцуулбал сошиал нь бүрч тийм айхтар итгэвтэй биш ээ тий. Гэтэ жилдээ нэг юм хийдэг юм аа. Нэг хэсэг амар итгэвтэйсэн. Коронавигоос өмнө бол миний юм ч айгүй итгэвтэйсэн. Одоо нөө яг коронавигоос хойш би өстө нэг жоохон залхацсан гэх юм уу. Нэг жоохон залхат юм биш үү. Тэгэл нэг пост моос нэг зураг мураг хуучин ч бол биш ингээл өдрө болол баг ингээл пост зураг хөрөг ингээд над зурагнаас их хэмж байдгүйсэн. Тэгээ одоо бол жоохон яг үнэндээ миний пэйж нэг инстаграм дээр жоохон юм энгийн үхмэл тал руугаа болцсон. Ихийг нь ер нь нэг юм сингл амьдралтайнууд нь сошиалтай илүү итгэвтэй байна. Пост илүү хийгээл нэг тиймэрхүү юм ажиглагддаг тий. Рис хийх ч юм уу тий.
Нөө хүүхнүүд салахаараа л стори нэх болоод. Стори нэг болоо. За салчч. Лайфлаас орчих гэж дөрөөсөө. Үнэг ярьцдаг юу? Гид даалга болоо. За нөгөөдөгтөө нийлчихээ. Гид орж хаа гэж. За салччихаа. Та нар бүгд ихнэр нөхөртэй байсан юм байж тэгэл цагаан сармаараар тий. Бүр нуучдаг ч хүмүүс идэх тий. Сингл юм шиг байна. Хоёр хүний л юм дөө тэгт. Тийм ээ. Зарим нь тэгээ тэгдэй тий нэг би нэг юм сошиалд нэг гэр бүлээ харуулах дургу мургу гэл нэг таснуучдээ шүү дээ. Тэр чинь бас Буруу байна уу? гарах л хэрэгтэй шүү дээ тийм. Тэр чинь гаргаж болно шүү дээ тийм үстэй. Болно шүү дээ. Тэгэхээр бас цаанаа нэг учир байгаа даа байхгүй тийм. Батушкагийн хувьд яг уу? Би одоо нэг гэр бүлтэй болоог байгаа учраас одоогоор надад нууж хаах юм. Түрүү болцсон гэх юм уу? Болцсон гэсэн үү? Тэгсэн Тэгсэн хоёр их хүүхэдтэй мөхтэй. Болох баха. Энэ жил болох баха. Гэхдээ та яагаад нэрнгээсээ болохгүй байна? Би ч хараа. Зүр хов Намаа үнэ. хүмүүс ингэж бодод тийм шүү. Би ч бас энэ чинь өнөөдрийг хүртэл ганц би яваа штэ. Тэрийг л зүгээр ил гаргаал ингээл асуудал болгоол үнэхээр гэр бүл болоод ингээд тэ ингээд хүүх шухтаа бол би гаргана штэ. Тэгээ яг нэм үерхлийн хэмжээнд бол би нэг юу учиргүй сэтгэлээ өөрлөөр ингээл хамаг юм аа дараа нөгөө салчжээ гэн дахиад тэрнтэй нийлжжээ гэнч гэдэг юм уу. Батушкаг донжван л гэдэг юм. Үгүй. Донжван. Тийм би үнэхээр ингээд би бол одоо гэр бүлтэй очихоо надад бол би өстэй шууд л адилхан гаргаал явна. Тийм нэг нууж хагаадах юм байхгүй шүү дээ. Яг хөө энэ өнөөдрийг хүртэл хугацаанд чи би ч бас энэ хүнтэй үерхэн салн нийлэн зөндөл юм байлаа шүү дээ. Түнс би зарим усууд ингээд нөгөө сошиал дээр юм тавихгүй болохоор тэгж ойлгоод юм шиг өнөөдрийг хүртэл дандаа ганц би явцсан юм шиг л бодоод идэв юм шиг. Яагаад үнтэй суухгүй байгаа яагаад ингэ. Хамаагүй бас тэг чи буруу юм байна. Би чи бүр ижил хүссэн болсон шүү дээ. Оо тийм тохиол байж. Надаас манай найз асууж шүү дээ. Түшгэ чи яа өнгө үнтэй суудгүй. Тэр яг намайг сайн мэдтгүүл хүн л дээ. Аль эсвэл чи нөгөө бэлгийн чиг хандлах чи өөр юм уу энэ төр. Наа мэддэг усуд бол хизээч тийм биш гэдэг мэдж байгаа. Тийм. Гэтэ тухайн үед ингээ маазар ингээ хүлээж авангуудаа тэгээд дараад ингээ амар ингээ зүрх рүү орд юм. Яана энэ хүн ингээ бодож байгаа юм чинь намайг өөр усуд бас ингээ бодож байгаа юм биш үстэй гэдэг амар сэтгэл рүү зүрх рүү амар ордог юм байлээ л дээ. Үгүй манайхан л ингээд байгаа болохоос тийм биз европчуудад гадныхан чинь 40 үрэл дөнгөж амьдралаа эхлэх тийм биз дээ. Гэтэ яг одоо бол яг сайхан хүнтэй суудаг нас яг ирчлээ гэж би бол бодож байгаа. Энэ жил яг хүнтэй сууя гэж бодож байна. Бүр энэ могоо. 4 жил бодсон. Тэгээ 4 жил бодсон бас биелсэнгөө. Одоо энэ жил яг суун гэж бид дамлсан. Тий. Тэгвэл хүн байгаа л юм байна тий. Байгаа л юм байна. Хүн байгаа болоод сууя гэж байгаа юм байна л та. Ингээл бодсноор л бодохгүй дөө. Мангар бөөрийг хийдэ. Манай найзуудаас ихийг нь яг юм сингл ахгүй. Тэгээ яг юм бодснороо бодчихгүй дөө энэ жил болно гэж. Гэхдээ араа ингээд хүмүүс ингээд бас нэг талаараа ингээд нэг за яг хөө би буруу ярьж магадгүй ш ингээд нэг хүнтэй суугаа хүүхдтэй болчоод тэр амьдрал зохиогоо салтсан. Тэрэндээ ингээд нөгөө ингээд цадчихдээ юм шиг байна тий. Тэгээ гац би мөртлөнгөөс надаас суугаад байдаг. Яагаад хүнтэй суухгүй. Харин тий. Тэнгүүт чи тэгээ хүнтэй суугаа салтчаад тэгээд ганц би яваа чинь тэгээд дахиад чи хүнтэй өөрөө яг хүнтэй суухгүй байгаа юм чи гэдэг. Зүр чи ингээд асуучмаар санагдаад байдаг байхгүй. Тэнгүүт чинь тэгэж би хүүхдтэй юм чи. Хүүхдтэй юм чи. Тэг юу гэсэн. Тэгээ тэрнэл ингээд цадчихдээ юм шиг байна тий. Тэгээ би эсвэл ингэх хэрэгтэй юм шиг байна. Хүнтэй суугаад хүүхдтэй болоо салчаад одоо ингээд ганц би явж хүлэмжшүүртэх юм шиг байгаа. Тэ? Уул хамгийн эрүүл эко явж байгаа. Эрүүл эко явж байгаа чи ингээд байна шүү дээ. Тийм ээ. Яг заримдаа амьдрал даам гарч болдгоо те. Тэр чинь янз л одоо үзэгчнэр бас ийм хайр сэтгэлийн асуудал сингл биш салсны хэлсэн ярихаар зарим хүнд нь айгүй хүн тусдаг юм шиг лээ. Зарим нь яг жигнэсээ уралдаг. Салж болно. Хүүхдүүдээ яг адилхан харж үзэх хэрэгтэй байхгүй. Оо яг. Зарим хүмүүс чинь ингээд 7-7 хоногоор ээлжилж чинь яг л тийм л байх хэрэгтэй. Түнс тэр хоорондын харьцаа юу ч болж болно шүү дээ. Хүний амьдрал гол нь хүүхдүүдэд ажиллах. Одоо тэнгууд нөгөө ээжд нь тэгэл хүүхдээ өгсөн шин нөгөө аауд нь тэгэл бос болоог охтуудтай бол нөгөө хүүхдээ харж байгаа юм нэг ч байхгүй. Өөрөг хариуцлагаас зүхтдэг хэрэгтэй хүмүүс маш их байна. Тэрэн дээр бол өстой эсрэг дуурмаар санагдаад. Эмэгтэй хүмүүс тэгээд чи салсан байж хинтэйгээ уулзч учруу хамаа алга тий. Гол нь тэр хүүхдээ тэр сар болгон өгдөг мөнгөний өг. Баян 7 хоног гэртээ авчирдгүй маа гэхэ тий. 7-7 хоног авчирдгүй маа гэхэд ядаж чи тэр сар болгоных нь мөнгөний өг. Өгдөг гэж. Таг. Тэр чигээрээ. Баахгүй. Тэр бол болох. Хайцсан.
Хайц бүүм шоудж байгаа. Тэгээ үүрэг хариуцлага. Тэгсэн нэ өөр октод болохоор мөнгө зарцуулаад байдаг. Өөрийгөө баясгаа. Баясгаад байдаг. Тэгээ хүний амьдралын утга учир юу гэхээр хүүхэд гэдэг. Тэгсэн нэ хүүхдэд нөгөө юмаа яг хэрэгжүүлж байгаа юм байна. Сошиалар худлаа яриад л. Цум яриад. Тийм хүмүүсээс зөндөө юм шүү. За айгүй имзэгтээс өөр юм яриа. Энэ хүмүүс ч гэсэн боцолж байгаа. Тий. Яа, одоо камер чиж байгаа шүү. Яг одоо яг ингээ энэ нэвтрүүлгийг үзээ сонсож байгаа тийм хүүхдүүдийнхаа мөнгийг өгдөг бол ингээл нэг жоохон ясна авцалж байгаа. Нэгийг бодороо залуу. Меншн нэгээрээ. Та Ямар амир юм. Салсан мөнгө өгдөг салсан гэсэн меншн дэш. Уу одоо зарим нэг тэгж хашрааж ижил ер нь чинь арай муухай ахгүй хүүхэд гэдэг тийм хэрэггүй нандин зүйлээ гэдэг яаж байгаа юм бэ? Зарим нь салсан ер нь амар гоё сургалтынхаа төлбөрийн даалт гэх тэгэл баг нөгөө ээж мэж дээрээс нь илүү их байлгадаг л ингээл гой эцэгчүүд байгаа байхгүй. Тэгэл нөгөө айлын охтыг яаж чадахгүй бол орцонд нь хүргээ буц гэдэг үстэй. Яасан ч гэсэн битээ сал гэдэг бас үгүй дээ. Бас тэр зөвөө буруу гэж бас бодохоор. За бас нэг бүр тэгээд хөрцсөн бол тэгээд 1000 тэгээд хөрцсөн тэгээд нэг тийм хоёр өрөөнд хоёр талдаа амьдрах тахларч байсан. Тэгэл мөнхийн тэгээ маргаантай бол бүх зов шүү. Юм чирж болохгүй тэгэл наам. Тэгээ миний туршлагаас. За. Энэ өндөрлөг дээрээс. Ерөөсөө л эн чин юу штэ. Харилцаа тэгээ төвчээр амьдрна гэдэг чинь яг төвчээр гэж одоо манай ээж дандаа хэлдэгсэн баг. За баярмаа чи бол бас зантай шүү. Миний охин тэгээ гоё чи шүү энтер гээл те. Зөв ирчүүдэд нэг юм алдаа байгаа. Би ч өөрөө ингээл амьдрал дээр ярилцдаг юм бэл. За хоёулаа нэг асуудлын талаар ярилцгийг хэлэр ирчүүд амар шууд булзааруулаад цухтаагаад байдаг. Ярьдгүү. Эмэгтэй бол болохоор яриа ойлголцсон юу ч болохгүй яахгүй гэл ирчүүд нэг тийм дотгошоогоо ингээд юм ярилцах гэхлээр цухалтаад байдаг. Цухтаагаад байдаг. Урт юм ярина. Тэгсэн ер нь найзууд дээр ирэнгүүтээ арх угаал яриад байдаг. Би ингэсэн тэгсэн найзтай ингэсэн тэр намайг ойлгохгүй. Яг тэр асуудлаа бол уул нь бол их нэртэйгээ ярилцах хэрэгтэй байгаа юм байна л да. Тэгээд бараа ингээд би ингээд олон ингээд найз хүүхдийн ингээд жишээ анзаархад 101 ирчүүдийн нэг 80% нь ярихгүй шүү. Эхнэрүүд эмгтээчүүд нь ярилцъя, шийдье. Хоёлоо ойлголцъя гэдэг ирчүүд нэг юм бүдүүн баараа гэл юм яваад байдаг. Тэгсэн юм л ингээд нэг л болчихгүй байгаад. Юу болохгүй чи хэлэхээр ингээд ирчүүд нь хэлж өгдөг үү, яаж өгдөг үү? Энэ элен далангуу дотн ярилцаа гэдэг зүйл хос дээрч биш. Монголчуудад юу шинэ байгаад байна. Аав ээж ярилцдаг. Бидний үеэс эхлээл нэг хүүхдтэйгээ ярьдаг болж байгаа байх. Тий. Аав ээжтэйгээ хамаагүй юм ярьдгүй эсвэл дээр шүү дээ. Би бол ер нь тийм нэг ярилцах айгу цухтаадаггүй юм шиг. Тэгвэл тэгээд ирээдүйд аюу хэцүү шүү. Тэгээд ингээд сайн ярилцаж байгаа. Их хэрэгтэй ч тийм энэ магадгүй гэхдээ буруутгаж байгаа юм биш. Буруу ч байж магадгүй. Нөгөө нэг аав ээжтэйгээ хамаагүй бас нэг ярилцдаг. Багийнх нь хүмүүжил бас байна. Ярилцъя гэдгүү байсан учраас надад би тэгтээ сурж байгаа. Ярилцъя гэхээр ихэндээ тий нэг юм байдаг байсан. Тэ эн чинь нэг яг тийм байна шүү. Магадгүй бидний үед нөгөө ээж аавууд нь багаас нь гоё ярилцаад ингээд илэн далангуй байсан бол одоо энэ одоогийн нөгөө гэр бүлийнхаа үнэтэй бол амар гоо дуртай ярих байсан байж магадгүй бидний нөгөө үед нэг тийм дутагдал байсан. Тэр дутагдал нь одоо илрээд ингээ ярьдгүү. Одоо дараагийн үед бол аюу гоо ярьдаг болох үйл ирэх болох. Бид нар ч гэсэн ярьж болж одоо ингээд ярилцах хэрэгтэй байна. Харилцаанаас харилцаа гэдэг ойлгосон юм чинь бид нар ч гэсэн ирээдүйд хэрэгжүүлэх хэрэгтэй байхгүй тийм үстэй. Юу болохгүй нь яагаад байна гэдгийг гоё ярилцаж ойлгох. Ярилцаа хамгийн зөв шийдвэр юм бэлээ гэдгийг би яг мэдрээд л байна. Гэхдээ сэтгэл зүйчнэр ч гэсэн тэг зөвлөдөг юм шиг үлж тээ. Хоорондоосаа ярилж ойлголц. За чи ингэдэг бол би бас нэг юм асуудалтай. Энийг хоёлаа ингэ шийдээ. 7 хоногт нэг удаа чи найз нөхдөдөө яг цаг зав зарцуул тэрэнд би оролцохгүй ч гэдэг юм те. Тэгэхгүй нэг ингээл найз нөхдөдөө уулзгаал ихнэр нэг арга бол араас нь хардаал залгаал нэг цаг болов уу залгаал ирж гин үү хүүхдээ хара гээл. Өөрөө болохоор гараа явахлаараа хэдүүдрээ алга болчдөг. Энэ чинь эр хүн шүү дээ. Ирчүүд бид нар ингэж арих ууч ингэж далимдуулж алга болдгийг ч гэдэг. Тийм нэг юм өрөөсгөл байгаад тах шүү. Тийм энэ чинь нэг юм шудраг биш юм байна шүү бас. Тийм. Түрүү баярмаа нэг юм ярьжсэн шүү дээ. Ааштай ээж ингэдэг тэгдэг гэд. Тэр цаашаа үргэлжлэхчихсэн үгүй юу? Зүгээр бараг л ярьчлаа дээ. Тэгээд угаасаа хосууч ярилцчихэж ойлголцчихэж л ерөөсөө юу амжилт одоо юу гэх юм үр дүн гарна штэ. Жишээлбэл би ч нэм нөгөө жүжигчин хэцүү мэрэгчлээгээ тааш штэ. Тэрийг ойлгох хэрэгтэй юм бас ховор ахгүй юу? Анхандаа хүртэл манай өнгөл ойлгож ойлгохгүй тэг пөөх чи юм гэл ингэж ингэдэгсэн. Тэгэл маш сайн ойлгуулж ярилцсны хүчин дээр л би одоо бүтэн гэр бүлтэй гэж гэх юм уу одоо байж штэ. За миний мэрэгжлийн юм шүү тийм шүү гэд ингэдэг тэгдэг гэл
Ялангуяа би чи ээж хүн эмэгтэй хүн учраас гэр орондоо байх бол илүү байх ёстой шүү дээ. Тэгэхээр тийм биш эсэргээр болчоор эрэгтэй хүнд бол бүр хэцүү л байдаг. Гэхдээ гоё ярилцсны үндсэн дээрээс ойлголцож байгаа учраас амар гоё. Даанч нь одоо урлагийн хүн одоо эмэгтэй хүн дээр хартаа хүн биш. Над дээр хүртэл тохиолдчихсон байхгүй. Би ингээд Самсуу нэг жүжигчин эмэгтэйтэй 2 удаа юмд тоглочихгүй юу. Тэрнтэй ингээд хардж байгаа тохиолдол гарч ирсэн байхгүй. Тэрнээс бол боо ингээд эрүүл урал болгоод. Нөхөр нь хардаад уу? Биш ээ. Миний тухайн үед үргэлжсэн охин намайг хардж байгаа байхгүй. Яг л чинтэй 2 удаа ингээд юм тоглолтыг гэдэг. Тэгэхээр чи бас ганц нөгөө эмэгтэй хүн хардахгүй бас эмэгтэй хүн бас хардчихлаа байгаа. Тий. Чи яагаад энэтэй 2 удаа яагаад юм тоглолцож байгаа? Үсч. Чи сонгоод идэм үү гэж байгаа шүү дээ. Үгүй ингээд таарчлаа гэж ойлгохгүй. Тэгэхээр чи бас ир юм гэлтгүүл хартан бол бас аюу хэцүү юм бэл. Ер нь хар хэцүү л дээ. За гоныг л хоор гэдэг. Гүзгийн амьсгаа ах уу да. Миний амьдралын маш чухал үеүүдийг ярьлаа шүү дээ. Яа, мөрөөдлийн театр чинь ингээд ерөнхийдөө ингээд ахаал нөгөө үзэгчийн талаас асуух гэдэг л жүжиг тоглоол ингээд дуусчих шүү дээ. Тэгэхээр яг нөгөө нэг хоорондын ажлынхны энэ чинь нэг офисынхан шиг байнгын байрлаад хоорондоо цуглаад идэг юм уу эсвэл жүжиг тоглохоор л цуглаад бутраад идэг юм уу гэж. Ер нь бол нөгөө яг нөгөө ажил эхлэхийн үед бид нар нэг тийм одоо энэ үйлдвэрчин ч гэдэг юм уу соёлын төвөргөн гэж нэг өрөөнд ингээд цуглараад эхэлчихдэг байна. Одоо бол манай мөрөөдлийн театр нөгөө шинэ опстой болсон. Оо за. Тэгээ өөр ингэсэн опстой болсон. Тэгээ одоо тэгээд бид нар чи ер нь ингээд бараг жилжингээл зуралт юм дөө. Нэг жүжигчин ерөөсөө нэг ховор штэ. Шинэ жилжингээл хавар намар ингээл зурал. За зуны нэг хэдэн сар л нэг алга болт. Жилийн нэг дийлийнх нь нэг хамт байцдаг нэг ажил. Жүжигээ бэлдэх гэж нэг 2 сар болно. Тэгээ жүжигээ тоглож нэг сар болно. Тэгээ хөдөө гадаа явна. Тэгээ гадагшаа явна ингээд дандаа цуг явчихдаг. Ингээс 2 дахь гэр болчихж байгаа. Үндсэн цалин гэж байхгүй зү хаа. Үндсэн цалин гэж байх. Одоо үндсэн цалин гэж яг нь байхгүй шүү дээ. Тэгэл тэр чинь нөгөө тухайн үеийнхаа нөгөө орлогоноосоо сайн мөнгө олуулдаг. Тий, сайн мөнгө олвол тэгээд аль болох сайн мөнгө ингээл хамт олонтой хуваагаал өгөхийг л байна. Тэгээд нөгөө бонус баг тэгээд явчих юм. Түүнээс нэг үндсэн цалин тогтоочдөг нөгөө тоглолтын үзэхгүй давпарчвал бид нар хувьяасаа өгье гэхлээр бас хэцүү шүү дээ. Тий. Тэгэхээр чинь бас яг ингээл угаасаа хамт олон зэрэгцээ мэдэрч байгаа шүү дээ. Сайн үзэж гин таар үзлээ гэдгээ дүүнээр том жижиггүй мэдэрч байгаа учраас тэр хэмжээгээр л бид цалин айл болох үхийг л боддог. Арай эрт үед нөгөө хошин шогийн яг нэг эд үеэр үндсэн цалинтай байдаг гэсэн юм уу юу? Тийм тогтсон цалин бас тоо байхгүй. Бас л яг өгсөний л авдаг байсан. Бид нар бол шинэ үед байхад ч гэсэн өгсөний л авдаг байсан. За ингэсэн юм тийм. За миний дүү мундаг ажилласан шүү. Энэ дээр тэгсэн ингэсэн гэж яриа л өгдөг байсан тийм. Урлагч чинь яг ингээд нөгөө цалин тогтоох гэхэлэр ч бас хэцүү л дээ. Зүгээр юм реклам зар сурталчилгаа одоо сошиал маркетингийн тим дээр бол тогтоочч болж байгаа. Стори тэд пост тэдгээл рилс тэдгээл нэг тогтоочдөг штэ. Яг юм нөгөө кинон дээр бас тогтоож болох бах те. Кино бол ингээд цаанаас дөрвөн мөнгөнд батлагдаад ороод ирсэн. Энэ мөнгөнд хийн гэдэг бүх юм тодорхой болсон. Тайзны уран бүтээлч юм болохоор цэвэр нөгөө зэрэглээс хамааралтай бол. Бид нар амар гоё стаалны ядна гэдэг яг саасан төрөхгүй үзэх юм уу? Сквол за энэ яах бол доо гэсэн чинь айгүй сайн үздэг ч гэдэг юм. Тэгэхээр чинь барьцгүй. Тийм тийм. Гиснээс түрүүн ингээл ерөнхийдөө нэг 1200 хүний суудалтай байдаг гэж шүү дээ. Тэгээд энэ чинь сард үйлдвэрчин чинь 1000. Да хүмүүс тоо одоо начих. Хүүшээ энэ цалин мөнгөө болооч гэхгүй. Байж та зүгээр энэ сонирхолтой энийг асуу тэгээ болий. Тэгээ болий. Дүүрэн ба янз бүр байгаа шүү дээ. Нөгөө нэг кинон дээр гэсэн чинь box office гэдэг Монголд байдаг болчихлоо шүү дээ. Хамгийн их орлоготой кино юм тийм гэдэг. Тэнгүүд одоо энэ жүжиг дээр чинь тийм юм байна уу? Байхгүй. Одоогоор бол байхгүй. Тийм хоорондоо өрсөлдөх ч юм уу тэднийх юм байна. Энийх юм. Өш буруу эргэлт гэдэг киног 5 баяр ах найруулсан гэлөө. Юу гэлээ. 5 баяр зохиолын битсэн. Тийм гэсэн. Зохиолын битсэн. Бид нар нэг шинэ үе дээр ингээл байжсэн чинь нөө яг бид нар нэг кино хийх юм хүү гээл тухайн чи боолын гэрээ гарцсан байсан. Тэгэл байжсэн чинь яг 5 баяр маань үйлдвэрчний хөвлөсөнд хаалгадах ш ороод ирсэн. Тэгсэн чинь 5 баяр нөө бидний нөгөө нэг ангийнх ингээ нөгөө нэг хурдын дуун дээр нар ухтаж гүйсэн нэг ангийн хүн. Тэрэн дээр голоор нь гал нэг зодтолч модтолдог шүү нэг солонгос кино шиг. Нэг боо яах нэг тал бол залуучууд нэг тал.
Тэгсэн чи 5 баяр тэрийг харчаад эдгэрт ингээд аюугаа кино зохиол бичмээр санагдсан гээд. Тэгээ өөрөө тэр зохиолоо бариад ороод ирсэн байхгүй. Яг бид нар тэр үед кино энчгээж ярьж байсан. Тэгээ тгиймийг уншаадахыг уншсан чи яг нөгөө таалагдал. Тэгэл 5 баяр зохиолын бичээ бооёох найруулад Заяа хашийн одоо нөө талигч давах ах маань зураг авалтыг хийжсэн. 2009 2008 оны 11 сар зураг авалт хийгдээд 2009 онд нээжсэн баг. 2009 оны хавар нээж. Хүмүүс тэгж ярьдагтэй энэ говийн зэрэглээ шиг. Тийм байхгүй. Хараалтай кино мэн гэл сонь яриалтай зураглаач нөө. Говийн зэрэглээ ч бас яг тийм болоогүй гэж хэлсэн шүү дээ. Манай ангийн багш туслах найруулагчаар нь явж исэн юу балаа тийм байхгүй. Худлаа наач. Манай багш хүртэл тэнд нь явж исэн одоо байж л шүү дээ. Тэгэл буруу хэлтий гэсэн тэгэл яг манай хоёр нас бурхан болсон л хүмүүс тэгэл холбож ярих гэж ганц нэг тийм сураг сонсгоцсон. Тэгтээ тийм байхгүй шүү дээ. Тэр ч тэр тухайн үед шууг гэсэн кино шүү. Амар тий. Гой кино. Яг нэг киноны нөгөө яг нэг тасалдсан үе байсан. Тэгэл боолингэрээ буруу хэрэгэлтгэл тэгэл цаашаа кинонод хийгдээ явцсан шүү дээ. Тэр дуу муу нүртэл зэвүүн дуу тий. Одоо каракет бол байнга шүү дээ. Одоо хүртэл хүмүүс дуулж идэг шүү дээ. Тий шүү Тий. дээ. Watch me win, then watch me do it again. За Улаанбаатарт амьдрах хэр байна да? Улаанбаатарт дуу Над бол асуудал алгаа. Алгаа энэ гэр ойрхон яг тэгж байгаа. Гэр ажил энэ хүүхдийн бүгд ойрхон. чи битээр чинь яармаг Яармаг. Тий. Яг би одоо нөгөө сүүлийн 3 жил одоо моцикл унж байна. Яг жилийн хагаст нь моцикл унчиж байгаа байхгүй. Тэгэхээр бас яармагт байдаг нөгөө цагийн ажил хийдэг юмд бол үнэхээр бас хэцүү юм билээ. Яг одоогийн байдлаар бол өглөө төгжрөн орой яг төгжрөн. Бид нар чинь бол яг нөгөө цагийн ажил хийдэг үү? Зөрүүлээд байгаа байхгүй. Тэгээ ингээ бид нар чинь яг төгжрлийн үеэр нөгөө тайзан дээр байж идэг. Тэгээ тарахад 10 цагт гараад ирэнгүүт төгжрөл болчдөг. Тэгээ өглөө эрт босоод нөгөө цагийн ажлыг өглөө гараад яаруу санд руу байхгүй. Таваараа ингээ орой тоглолтоо очроос тэ. Ингээ зөрүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр бас харьцангуй гайгүй. Тэгээ ер нь бол тэгэл манай Улаанбаатар чинь нөгөө утаа төгжил хоёр байхгүй бол бусдыг нь бол аргалж болох гэдэг шүү дээ. Өөртөө мэрийгээд хичээгээд болох гол зүтгэл энэ тэ. Гол нь биднээс шалтгааллахгүй бас нэг юмуд байна шүү дээ. Энгүүт бас тэрийг бас нэг жилийн хагас нь стрессгүй байгаад моцикл өөрөө ирэхгүй. Тэгээ ер нь ч би моциклын дуртай байсан. Тэгээ одоо ингээд моциклаа унаад эхэлчихэж ингээд стресс болж байгаа. Гайгүй. Хамгийн их стресстэй миний хувьд бол машин утаа хоёр байгаа байхгүй. Тийм. Тэнгүүд ингээд амьдрал тэр чигээрээ стресс юм шиг зүйлийг ингээд нийгэм өөрөө ингээд нийгэмд харуулдаг зүйл их биш үү? Яг ингээд өөрсдөө бодохоор амар стресс байна уу гэхээр бас арай тийм бас байхгүй л байхгүй тийм шүү дээ. Харин тий. Тэгэхээр Улаанбаатарт сайхан зүйл бол зөндөл юм гэж би хараад байдаг шүү дээ. Улаанбаатарт битил манай Монгол орн угаасаа хамгийн гоё орн гэж би боддог шүү. Сайхан шүү. Одоо тэр яармыг хоол мол гэж бити бод одоо сайхан улаан төвөөсөө ингээд задарцгаа тэлцгээ. Яармаг руу ер нь аста чулуу болно шүү. Яриад байгаа тийм. Одоо яармагч одоо байхгүй шүү дээ тамина. Тийм учраас жоохон тэлээрээ. Манай подкаст яармагаас л нэг юу авчих гээд байгаа юм дээ. Спонсор. Яармагийн нэг төлөөрөөс барилгын компанид орж ирэх гээд байна да. Тогшоод ах юм. Дээрээс битэр баахан яармыг магцаа гэж хөрсний бохирдол. Тэгэхээр яармаг гэдэр бол төгжрөлгүй үед бол зүгээр сүнг гэл ороод ирдэ шүү дээ. Өө түрүүчийн дугаард медаг ороход хүртэл бас яармгийнх байсан ш. Бас яармгийг яриад байсан ш. Тэгээ ястаа бол одоо нөгөө шин дархан хуучин дархан гэдэг шиг л юм болно шүү. Тэгэл яармгийн гүрнээс цаашаа шин Улаанбаатар. Амар өөдрөгөр би хараад байгаа шүү дээ. Тэгэл ер нь хөгжлийн бүс чинь тэгэл тийшээ. Одоохондоо яг хүмүүс нэг төгжрлэлээр нь жоох ингээд дүгнэдэх шиг байна. Ер нь аста мэдээж энэ багугаар шийд төвчрлэлийн шийдэд одоо тэр юм дүүжингүүр мөр юм шийдийн баригдал ахaltaй зам ам. Тэгэхээр одоо бол энэ яармаар гэж хол биш шүү дээ тамина. Тэ Америк гадаад мадад чинь метро дотроогоор л хурдан очиод байгаа болохоос амар хол байдсан шүү. Машин тэргээд цаг явж ажилдаа очиж Дэлгүүр одоо бид энэ хятарлаасаа жоохон ингээд өөрсдөө залууч ялангуяа залуучууд бол тийм бодолтой залуучууд чивтөр шиг бодолтой залууч их ба. Яармаар л зүг сайхан тийшээ агаар магаан ч гэсэн арай хондоо шүү дээ. Хөгжрэлгүй болвол хотын төвөөс яармглуу нэг 20 минут л хийсэн. Асуудал. Тий. Тэгээ зундаа бол тэгээ жилийн хагаст нь моцикл ундаг хүмүүст бол бүр асуудал байхгүй. Тий. Тэгэд гоё автобус гэж байна. Эсвэл өдөр гоё алхахыг л да. Тийм биз дээ. Тэрэнд стресстэй зам дээр ингэж байж хахаар том хот биш шүү дээ.
Биш. Тийм, том хот биш шүү дээ. Яг манайх бол яг скватерын талбайг тойрол миний амьдралд ингээд өнчдөг байхгүй. Гэр хажуудалтай хүүхдийн сургууль цэцэрлэг бүгдээрээ Гэтэ бүр зүгээр Сүхбаатарын талбай ажид гэртээ байдаг наацсан. үгүй бишээ. Blue Sky юм байна л да. Үгүй за спортын төв ордоо. За тэрний ажил байдаг. Тэгээд хүүхдүүдийн сургууль цэцэрлэг бас их чухал юм шиг. ойрхон байвал тийм. Тэгээд ёо үйлдвэрчин дээр бол би ингээд дандаа алхаал явчихдаг. Сквал би автобусанд суучдаг. Энийг автобусанд суун мөн гэдэг одоо юу хүчиж бодд хүмүүс нэг тиймэрхүү үзэл бодолтой хүмүүс байдаг шүү дээ. Одоо гайгүй болцсон. Тэгээ гоё автобус байна, алхалт байгаа гоё дулааны үйлрэл. Заавал ингээл хэвээ энэ Монгол орн чинь болохгүй байх, тэхгүй байх гэхийнхээ оронд болж байгаа бүтэж байгаа юм зөндөө байгаа шүү дээ. Тэгжил хараасаа гэж боддоо ш залуучдыг уртаа игээл гоё явж хахад тэгэл болно шүү дээ. А мэдээж нөгөө гоёын төгжрөл утаагаа шийдчихвэл үнэхээр сайн л байна. Тэрийг одоо бид нар ингээл бодож стрессхийн оронд тэр дээр байгаа хүмүүс маань бас боддог л байлгүй дээ. Гэхдээ та нар маань жоохон дүрвчлээд бас ард иргэдээ бодоорой хайрлаарай гэж хэлээ та. Тэгээ төгжрлийг үзэхэд бидний залуу нас гүцэхгүй бах уу? Гүцэхгүй шүү дээ. Одоо ингээд залуу нас ер нь дөгч ш. Залуу нас ч одоо хэдээс хэдэн бэ? Хүүе. Одоо юу юм? 45. 25. Гэтэ одоо ч нөгөө юм хөгчөөд хүний наслал чинь одоо нэмэгдээд байгаа шүү дээ. Харин тийм. Дундаж наслал чинь одоо хуучин 60-аар байсан бол одоо ч 70 болсон уу? 70 руу бишээ дундаж наслалт үлээ. Ямар наслалт нь ч үлээ ингээд хүний наслалт чинь ингээд 70 байсан бол 80 болол 90 болол. Одоо энэ Солонгос, Японууд чинь гөгшчүүд нь хөгж өгөхгүй байл гэдэг. Тэгээ бас нэг юм байлээ шүү дээ. Тэгэл наслаад нөгөө ажиллах тэгээ нөгөө хүчин нөгөө байхгүй болоо. Тэгээ хятад метод чинь ингээд Төрөлт нь багасаа. төрөл багасаад Одоо энэ тараа бүгд 30 гарсан хүмүүс байна. За нэг нь хэлэхэд 40 наснаас эхлээд одоо үлдсэн амьдралын хамгийн залуу нас байдаг гэжлээ. Хамгийн гоё нас чинь 40 нас гэж хэлээ шүү. Энэ зүгээр бид нар өөрсдөө зүгээр тайлбарлуулад байгаа юм. Үгүй яг тийм гэсэн 40 нас чи ерөөсө үлдсэн амьдралын хамгийн залуу нас дээрэс нь жинхэнэ гоё нас гэж байгаа хгүй. Яах их үү гэдгээ бүгдийг мэдчихсэн тий. одоо чүрж байгаа л мэдрий да тий. Үгүй яг одоогор бол гэхдээ 20-с илүү 30 наснаад сайхан санагдах юм санагдаж байгаа. Тэ? Би ч одоо 25 та гэхэд одоо 30 хүрэхлээр ямар сэтгхүү төрөх би одоо хэлж мэдэхгүй л. Тэр Одоо бол гоё тий одоо Жохон даархал багтаа. сэлдэг болох Тий, илч мууд ш. Чи 21 юм аа. Тэгээ яг нэг юм насны юу нэг бас их л яригддаг болчих тээ. Тэнгүү чи яг залуу нас гэхээр яах юм их ингээл. Урлагийнх нь тэгэхээр урлагийнх нь нас юу нэр нөлөөлж байна. нөлөөлж шүү дээ. Урлаг чинь бас л залуу насны л мэрэгч шүү дээ. Аха. Ирэл тайвал нь яах юм. Спорт гэдэг шиг те. Гэтэ хайрцангуй айгу тэгэл хөшүүний дүр нь гол дүр нь багасаал хэрэг шүү дээ. Тэгтээ хөгшөх тусмаа үн цэнтэй болдог мэрэгжил юм шиг. бас байгаа. Харин тийм залуу насныг биш энэ чинь насан туршийн мэрэгчлээ. Ингээ хөгшөө тэгээ найруулагч Гэтэ бас нөгөө нэг ид нэг залуу үеийн бас нэг гоё дөрүүд биш шүү дээ. Гоё кинон тоглолдог, гоё залуу Ромео тоглолдог ч гэдэм үү те. секс сценд орчдөг. Тэгэхээр чи одоо ингээл 40 гараа явуул Ромеод авахгүй шүү дээ яг үнэндээ. Тэгэхээр чи бас яг нэг тэр залуу насны яг тэр нэг гоё юу гоё дөрүүд авдаг үе урлагийнх нь бас байгаа шүү дээ. Одоо нэг Kenny Reeves-ийн хурд гэл кино байна шүү дээ. Эд нэг гоё залуу юм. Аа сайхан залуу. Тэгээ одоо дахиад тийм дүр тоглохгүй шүү дээ. Одоо нэг жоохон бас те. Гэтэл яг хөө тэгэл мэдээж тий. өөрөөгөө олохгүй тэгэл үзэлцэнэ л гэл явна шүү дээ. Би бас яг тийм урлагийнхны тэр залуу насны үе гоё нэг юмнууд дүрээ мөхөлдөг үе гэж бас байд юм шиг байна. Тий, би 30-аад нас гоё гэж ерөөсөө нэг бодохгүй яваад байсан. Тэгсэн чи зүгээр сая гинт 20 насаа нэг юм үзээд хараад гинт ямар сайхан байгаа вэ гэд нэг зүгээр санаа алтлаа. Тэнгисийн эргийг үзээд. Харин тийм шүү дээ. Тий. Одоо бид чи тэнгисийн эрэгт орох боломж байхгүй. Өө энэ хүүхдтэй Нэр централ листээр жоохон юм ахмад насны тэнгисийн эрэг дээр хийвэл яад би орно шүү. Гэтэ ер нь бол нас нь улам хөгшчөөд байлээ. Төрүүжийг бодоход хүртэл энэ удаагийн тэнгисийн эрэг дээр жоохон настай хүмүүс байлаа шүү. Тийм тий. Гэхдээ л 20 хэд нас хараад би яг нөгөө өөрийгөө бодчих чи ямар сайхан байгаа вэ гэж зүгээр боддог юм байл тий. Тэгэхээр чинь тэгэл бидний чинь цаг хугацаа ер нь зогсохгүй буцахгүй шүү дээ. Тий. Та ганцаараа өгшөөгүй шүү дээ тий. Тэгэхээр нөгөө цаг хугацаа өнгөрүүлж байгаа юм бүхэн тэгэхээр үн цэнтэй гэхээр өнөөдөр би та гуравтай байгаа ч гэсэн энэ бол би нэг амьдралынхаа нэг цагийг зарцуулж байгаа. Айгу үн цэнтэй юм уу яваад байгаа байхгүй дандаа л дурсамж болов. Чи энэ одоо цагаа аюу гоё мэдэрч амьдрах хэрэгтэй гэдэг тийм. Ер нь тэр бяцлал чинь гол үндсэн л те. Яг одоо цагаа сайхан мэдэрч амьдрах. Тэгэл өнгөрсөндөө харамсаа санаа зов. Өнгөрсөн юм бол бас тэгээд болоо өнгөрцөн ч гэдэг. Зарчмал тэр юм билээ шүү.
Тэгэхээр энэ юу хэлээд байна гэхээр хүн чинь одоогоо гоё амталж мэдрэл яваад байхад тэр чинь амьдралын үнц юм биш үү шүү дээ. Гэхдээ маргааш бид дөрвийн нэгэнч байхгүй болохыг үгүйсэхгүй шүү дээ. Уг бас тэмээ тийм. Тийм шүү дээ. Тэгэхээр өнөөдөртөө гоё жаргаж амьдрах хэрэгтэй юм шиг л шүү дээ. Энэ муу ёрг ингээд тогтдгийг бид нар хаанаас сурцсан юм. Мэдгүй баг тэгэл ярьцсан. Сая юу ч тогтч юм шиг. Би бас юу ч болж исэн ингэж хэлсэн шүү дээ. гэдэг тий. Цаанасаа суудсан уу? Болохгүй толгоогоо тагшаад. Тэр одоо актер шашинтай мөнхөр байхгүй. Тий. Манай монголчуудын нэг тийм бас нэг тийм өглөгдсөн юмуд байна шүү дээ. Их байна шүү дээ. Тий, тий. Нөгөө сүүжний яс гэрт тоноолохгүй юу чиглээ. Ширээн дээр хөлөө тавьж болохгүй. Орондоо дуулж болохгүй. Тэгэл уламжлагдал ирчээд л Тэгэл явж байгаа байхгүй. Тэр чинь яах юм бэ? Нийгмээрээ тийм байгаал бол тэгэл очроод иддэг бол би өнөөдөр тэгдвэсэн дараад нь ингэж зогсож явах юм тий? Бас л ингэ догшол өөрөө рефлексээр тэгэл хүн чинь нөгөө бие биенийгээ даган дөөрөөд сүргийн юм тавьдаг тий. Баярмаа ингээ сошиал таалагдахгүй зүйлүүд байдаг шүү дээ. Хүн ч юм уу, үйлдэл ч юм уу ийм зүйл дээр ямар нэг байдлаар чи шууд ийм реакшн үзүүлжсэн тохиолдол байдаг. Яг хүнд харагдахаар тийм пост юу комент өчтдөг ч юм уу. Лайк Хөө ямар тэнийг юм бэ гэдэг ч юм уу тий. Үгүй одоо юу гэх юм шууд бол тэгж чадахгүй хүнийг бодоод өнгөрөхөш бас үлдээчдэг байна тий. Үлдээчдэг. Яг нэг юм нөгөө хэлэх ёстой юм дээр нь бол яг ингээл хэлчтэй. Одоо саяхан хөвгөл манай жүжигийн юм дээр нэг хүн аюу буруу юм янгот нөгөө сори ийм байгаа шүү гэл ингээл тавьчдаг. Тэрнээс ш тэр яг тийм хүү тэнийг машин гэд нэг тэгж байгаа. Энэ яг нь өөрт хамааралтай болно. Яг би ч өөрт хамааралтай юм дээр бидэрт нөгөө нэг яг нөгөө нэг надад хамааралтай биш юм шиг хэрнээ нэг хүмүүс үйлдэл байдаг шүү дээ. Тэрэн дээр ямар нэг байдлаар реакшн үлдээж ирсэн үү та нар? Зүгээр шеэрлж лээсэн. Алиа болгож. Хаа хамаагүй над хэрэггүй л дээ. Гэхдээ одоо жишээ авах юм. Би бол нэг жоохон ингээд алхасаад өнгөрөөчтэй. Харин бодоод өнгөрөх ч юм уу. Бодоод өнгөрч. За яг хувь хүний нэг тийм алдааг бол би нэг энэ яаж байгаа юм ингээл бүр учиргууд нэг одоо явган хүний замдаар машинтай яваад байвал тэр мэрийг бол шүүмжлэлтэй юм дээр. Тийм хувь хүний зүгээр санамсруу гаргасан алдаа эсвэл согтуу могтуу ингээд нэг байр залтсан юм бол хүн алдаж явахыг алийг тэр хөдөл өнгөрөх үе байдаг. Гэтэ ер нь ингээд ботход манай нийгэм хэрүүл нийгэм шиг санагдаад байдаг шүү дээ. Яг бас харуулав. Тий, яг нийгэмд чинь одоо ингээд архичин байгаа, янхан байгаа, тий, эмч байгаа, цагдаагаа бүх юм нийлж иж нэг нийгэм болоод байгаа шүү дээ. Гэтэ ингээд дийлэх маасаа ингээд харахаар яалтчгүй л нэг юм эрүүл хүмүүс байгаад байгаа байхгүй тий. Тэгэхээр би бол эрүүл нийгэмд амьдарч байгаа л гэж би бодож байна. Ер нь сайжрал байгаа шүү те. Ер нь сайжрал байгаа сайжрал. Одоо энэ сошиал чинь бас хүнийг бас айгүй нэг хүмүүжлэлт болгоод байгаа шүү те. Хийх үйлдэл энэ тийм шэнгүүд бичлэгийг аваад 50 за намайг ингэчүүл боли за энэ шехгүй боли гүрийж жагаад 0 тоо шээ гэдэг. Тийм сэтгэл суулгаж байгаа байхгүй өөр юм. Одоо манай нөгөө шүлсээ нус цэрээ тэр нөгөө урд алхаж байгаа л нээж хаяа тамхины ишээд машиныхаа цонхоор хайдгал одоо болох. Тэр л ерөөсөө өөрчлөлт гарахгүй байгаа. Миний анзаарснаар шүлсээ. Тэрийг ингээ нөгөө амжиж нөгөө уцаараа бичиж амжихгүй байгаа байхгүй. Эрэгтэй хүмүүс ялангуяа гудамж шүлсээ. Шүлсээ нусааны тэгэл тамхи татаж явхал болмоор байгаа тэр стайл. Би тэрийг ойлгохгүй ш. Би ингээд одоо лепт дотор тамхи татдаг үнийг би ойлгохгүй ш. Оо тийм. бүр би ингээд лепт суугаад нагаарцсан тамхи би ямар молгоо хар. Лефтэнд хүн сууж явахд тамхиад татаж зогсож идэг хүн байдаг ш. Би надад тийм үү таах юм бол би бол нэр зохиод барилцалтаар авна. Нэг хитгэн алхаад орцноосоо гараад тамхи таталтаа яа. Тэр шиг тий. Иймэрхүү сонь зүйлсүүд зөндөө биш үү? Байна. Тэр нэг битүү орчинд тамхи тэн чин өөрийнх нь хүүхд чиг хүн ингээд нэг жоохон орчинд ингээл суугаа явна шүү дээ тэр чинь. Яг жоохон нэг тийм бас нэг шийдэж байгаа мó гэхээр яг гол нэг тийм шийдэхтэй асуудлууд нь шийдэгдэхгүй л яваад байгаа байхгүй. Тэрийг яг тэ уцаар бичиж болохгүй. Яг нөө өнгөрцөн хойно ингээд мэдрээд идэг. Тамхи татцсан байна да гэдэг нэр. Тэгээд тэнгуут ингээд одоо урд алхаж байгаа ингээд шүлсэн аянгууд ч одоо учруу очил чи яаж байгаа ингээд бас хэлж чадахгүй. Тэгээд машины цонхоор ингээд тамхи аянгууд нь уцаараа бичиж чадахгүй. Тэгээд дахлаар ч юм бас ингээд уус орноос биш хувь хүнээс л хамаарч байгаа юм шүү дээ. Сошиал тавихгүй юмнуудаас таагаар явагдаад шүү. Үнэн. Зарим энэ жоохон хөвгтөхээр л бас нэг юм би тэрэн дээр уурал хамгийн сүүлд нэг тийм л юм бас өнгөрдөг намар. Хотын төвийн гудамд орой харамхал байсан л та. CV-гээ хажууд хоёр жоохон хөвгтөө явж байгаа юм ихтэй. Нэг нь шууд хүндрүүлээд CV-гээ
төв зам дагуу хөндрүүлснэ. Эндээсээ нэг 2 салфетик гарч ирсэн нарцсан бас ингээ хаяад шууд явах хэрэг болохгүй. өө арайчтэй гэд тэгсэн чи уучлаарай гэд авч байгаа байхгүй. Хэлэхгүй бол тэгээд ингээ хаяа тэр хүний ухамсар шүү дээ тэр чи бас арай болохгүй байхгүй. Тийм байна. Тэгээ ухамсартай байцгаая гэж Улаанбаатарчууд монголчуудаа хэлий да. Тий. Тэгээд манай жүжигийг үзээрэй. Тий. Тий. Эцэст нэрэ манай мөрөөдлийн театрын нөө Самсараа гэж жүжигийг та бүхэн үзээрэй. Ирж үтсэн хүмүүст бол 100% сэтгэл тэр ханамжийг бол одоо бид нар өгнөө батлах байна. Энэ амьдрал ямар үнцэнтэй бэ? Тэ бид нар яах гэж ирсэн юм бэ? Яах гэж одоо дахиад энэ амьдрал ямар гоё юм бэ гэдгийг мэдрэх болноо. Маш гоё. Ойроос хоёлоос үзье та. Тэгээд та хоёроос урьж шүү гоё ихнэрүүдтэйгээ найз нэг сэдвийг хүндсэн биш энэ амьдралын бүх үйл зүйлийг та бүхэнд 2 цаг амьдшууд нэг хүн ингээд болно. юуны төлөө амьдарч байгаа юм бол би чинь амьдралдаа амьдарч ийн гэдэг нь гоё юм. Таашаалтай мэдрэмж авах. Жүжиг үзэж гоё шүү. Би бол жүжиг үзэхдээ дандаа бас нэг юм хөвчлэн маань нэг чөлөө товцсон өмсдөг шүү. Жүжиг үзэх чинь бас нэг гонж өмсөө авах. Арайч гонж өмсөхгүй. Бас нэг арай өөр орно. Бас нэг хар светр өмсөө. Хитэн бигээр орвол бас гайгүй марж ирэх нэ. Жүжиг бол цаанаа л нэг бас нэг хэлэх гоё идэм аа нэг гоё нэг юм гарангуут нэг юм бодогдуулдаг байхгүй. Ямар ч жүжиг үзсэн. Гоё идэг шүү. За ингээд ажил үйлсэнд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Урилга хүлээж авсан та хоёртаа маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд хамгийн гол нь бас эрүүл хийхийг хүсье. Тэгээд та бүхэндээ ч гэсэн эрүүл хийхийг хүсье. Эдэн подкаст энэ төрөд өндөрлж байна. Баярлалаа. Баярлалаа. За нэг ажлаас чинь Watch me win, then watch me do it again.